спорт уяжтын холбоотойгоо хамтран инхүү амжилттай сайхан зохион байгуулж энэ их уралдааны адуун сүргийн мандаа хурдан азарганы уралдаанд шандшилэг хурдан хөлгөөд гарааны зурхаар одоо хөдөлсөн байна. За Дорн аймгийн баруун талын сумдаас бол одоо олон үе ачид өрөлдсөн ирсэн Дорн аймгийн хөлн бөөр за мөн одоо Баян улсмаас Хэнтэн аймгийн Дадал, Нориулан, Баян овоо, Баян Атар зэрэг сумдаас одоо үе ачид хурдан төлөмөртөөгөө өрөлдсөн ирсэн үнэхээр өргөн дэлгэр сайхан наадам зохион байгуулагдлаа. За Хэнтэн аймгийн Нориулан сум гэдэг бол одоо их эзэн бөгөөд Чингис хааны эрдэм дарагчууд элдэн ширээсэн уран төшийн өвөр их заргаж шихийн удгийн эрдмээ шилгуулсан улс нутгийн хоймор халахын Сэцэн аймгийн Эрдэнэ далай бангийн хошуу буюу Эдгвэ цагийн Ингэлцэнгийн цэцэрлэг эмээ нэрлэгдсэн ийм одоо сайхан нутаг байгаа. За уудам дэлгэр Монгол эх орны мань алтан хоймор болсон Монгол ширийн даваанаас орвог гишүүний ур толгой за алтай тавтан богдоо соёл зуулын модод хамар хүртлэг одоо уудам дэлгэр Монгол эх орныхоо зүрхэн толтон оршдог Хан Хэнтэн аймгийн Нориулан сумнаас зохион байгуулагдаж буй улс хурд 2018 уралдааны хурдан газар гарааныхаа төхөөрөмжөнд бүрэн сайхан хүрж байгаа торгон мөчийг үзэгчтэй авсан харж байна. За энэхүү уралдааныг мягмардаж тасаг дарахтай Хэнтэн аймгийн Нориулан сумын жаргалан дууг бол одоо энэ жил энэхүү ивент итгэн гардан зохион байгууллаа. За хурдан азарганы уралдаанд газраас сугларсан 50 гаруй хурдан шандас түмэн нөхөд энэ их уралдааны дэнгэр дор алтан доосон өргөнөө. Улс нутгийн дэнгэр дор алтан доосон өргөхөөр төхөөрөмжөндөө бол одоо бүрэн сайхан хүрсэн байгааг үзэгчтэй ахин харж байна. За уяжтын холбооны тэргүүн Батларан дохоо өгсөн за хөржилөө Хэнтэн аймгийн Нориулан сумнаа жилүүрийн хавар уламжлалгын зохион байгуулагддаг улс хурд 2018 уралдааны хурдан азар гарааныхаа зурхаагаас нэгэн зэрэг одоо сайхан хэрэглээ. Газраас сугларсан 50 гаруй хурдан шандас түмэн нөхөд өнөөдрийн хоёр цэнгэл наадамд инхүү гандрын дуурайгаар газар өмбөртөн алтан доосон өргөж байгаа нэнэт за үзүүрийн хэдэн газар бол одоо 3-4 газар одоо жаахан сэрэгдэн болтой байна. За арын хэдэн газрын өнгөн дээр сайхан цоохор азарганы гараад ирсэн уршилж байгаа харагдаж байна. За тэр цоохор азарг бол одоо Хэнтэн аймгийн Нориулан сумын аймгийн алдарт бияж Шижир баатрын хурдан буурал гэж сумынхаа наадам 6 харагдсан хурдан буурал азар гараад ирсэн. Өнгөн дээр нь цэнхэр хувцастай үхэтэй сайхан бор азарг одоо гараад ирсэн уршилж байгаа. Дорн аймгийн дэшвэлбэр сумын үеж оюуны ут хоёрын хурдан улаан азарг гараад ирсэн бол наадлаар нь бараа хувцастай үхэтэй хээр азар Дорн аймгийн Баян улс сумын үеж Батмөнгийн Баттөмрийн хурдан халтар азарг гараад ирсэн байна. За сумандан дөрүүлчээ давхар уягаар хийж уралдаж байгаа 15 онд адаргын бүсийн уралдаанд айрагдж байсан юм одоо хурдан азарг байгаа. Цэнхэр хувцастай үхэтэй хөрөн азарг бол Дорн аймгийн дэшвэлбэр сумын үеж Мягмарын Батцүргийн хурдан хөрөн азарг айргийн 3 дээр гараад ирсэн байна. 4-5 дээр гараад ирсэн хоёр одоо бүгэн азарг Хэнтэн аймгийн Баян овоо сумын алтан мөний эзэн Мөнхөгийн Батбаатрын хурдан цагаан азар бор азар хоёр нь хоёулан одоо сайхан гараад ирсэн байна. 4-5 дээр одоо хоёулан гараад ирсэн байгаа. Арын хэдэн азаргынхаа наадлаар энэ шар халаг хувцастай үхэтэй сайхан халуун азаргыг гарч ирсэн байна. Дорн аймгийн Баян улс сумын үеж Алексей Мөнхтрийн хурдан халуун азарг одоо нэлээд ширүүхэн үлтэй гараад ирсэн уршилж байгааг үзэгчтэй ахин харж байна. За цаадад нь одоо 100 нэмнэтэй сайхан халтар хээр азарг бол одоо дээгүүрхэн гараад ирсэн уршилж байгааг харагдлаа. Тэр бол Дорн аймгийн хөлбөмбөр бүр сумын үеж Чулуунбаатрын дэшмөнхийн хурдан хээр азарг бол одоо гараад ирсэн байна. Ягаан дээлтийн үхэтэй халтар азарг дээр Мөнхөгийн Батбаатрын хурдан цагаан азаргын ард тал дээр одоо гараад ирсэн уршилж байгаа. За тэр бол одоо Хэнтэн аймгийн Нориулан сумын үеж Гамбалдын Батбаярын хурдан хээр азарг гарч ирсэн байна. За ингээд арын азаргнуудыг одоо үзэгчтэй ахынд сайхан харуулж байгаа. Битүү улаан шар нэмнэтэй сайхан бор азарг бол одоо гараад ирсэн уршилж байгаа харагдж байна. Дорн аймгийн хөлбөмбөр сумын үеж Дөржинцэн мөнхцөгийн хурдан бор азарг гарч ирсэн болтой байна. Хамгийн наадлаар нь улаан хувцастай үхэтэй ахаа сайхан хар азарг гараад ирсэн. Хэнтэн аймгийн Нориулан сумын үеж Шижир баатрын хурдан буурал азарг одоо дархины хэдэн азарганы ард талд байгаа. За үзүүрийн тасарсан том азарганы ард дээр 6 дээр одоо суналцсан сайхан хээр азарг одоо очиад залгалаа. За тэр хээр азарг бол одоо Хэнтэн аймгийн Нориулан сумын үеж Гамбалдын Батбаярын хурдан хээр азарг шүү үзэгчтэй. Арын хэдэн азаргынхаа өнгөн дээр 100 нэмнэтэй сайхан хээр азарг уршлаад байгаа. Дорн аймгийн хөлбөмбөр сумын үеж Чулуунбаатрын дэшмөнхийн хурдан хээр азарг байна. Ахаад одоо шар халаг хувцастай үхэтэй сайхан бор азарг ороод ирсэн байна. Дорн аймгийн дэшвэлбэр сумын үеж Төмрийн Наранболтын хурдан бор азарг байна. Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын Модрон нурны эзэн аймгийн алдарт үеж Шарвын бүрвж өгсөний унган ийм одоо хурдан азарг байна. За сумандан бас одоо айрагдж байсан ийм одоо хурдан азарг байгаа. За үзүүрийн хэдэн азарг жаахан сэрэгхэн болсон байгаа. Өнгөн дээрээ Дорн аймгийн Баян улс сумын үеж Батмөнгийн Баттөмрийн хурдан алтар азарг гараад ирсэн. Хэнтэн аймгийн Баян овоо сумын алтан унганы эзэн Мөнхөгийн Батбаатрын хурдан бор азарг цагаан азарг хоёр хоёулан бас одоо үзүүр дүүхэн сайхан гараад ирсэн ушлаад байгаа. Хэнтэн аймгийн Нориулан сумын үеж Гамбалдын Батбаярын хурдан хээр азарг одоо энэ хэдэн азарганы ам үзүүн дээр нь яваад байгаа. Цэнхэр хувцастай үхэтэй хээр азарг хушуу хүрэн азарг одоо хушуулдаад хийн дээр тэр тав дээр яваад байгаа шүү үзэгчтэй. За тэр хүрэн азарг бол одоо Дорн аймгийн дэшвэлбэр сумын үе яаж Мягмарын Батцүргийн хурдан хүрэн азаргаа. За одоо манай зурглаж үзүүрийнхээ дөрвөн азаргыг сайхан харуулна. Өнгөн дээр нь Дорн аймгийн Баян улс сумын үе яаж Батмөнгийн Баттөмрийн хурдан халтар азарг гарч ирсэн бол ам үзүүн дээр Дорн аймгийн дэшвэлбэр сумын үе яаж Мягмарын Батцүргийн одоо хурдан бор азарг гараад ирсэн байгаа. За улаан азарг дэшвэлбэр сумын оюуны Батбаярын хурдан улаан азарг шүү үзэгчтэй. Дорн аймгийн дэшвэлбэр сумын үе яаж оюуны Батбаярын хурдан улаан азарг за 3-4 дээр гараад ирсэн хоёр одоо бор азарг цагаан азарг хоёр бол одоо Хэнтэн аймгийн Баян овоо сумын алтан унганы эзэн Мөнхөгийн Батбаатрын хурдан цагаан азарг юм байгаамаа. Бор азарг нь одоо 4 дээр урьдчилаад байгаа. За айргийн 5 дээр бол одоо хүрэн азарг урьдчилаад байгаа. Дорн аймгийн дэшвэлбэр сумын үеж Мягмарын Батцүргийн хурдан хүрэн азарг нь одоо энэ гараад ирсэн
ирсэ. За хан хинтэнгийн нөрүүлэн сум гэдэг бол одоо 50% сайхан тал нутгаар хөлөг мөрөд нурагдаг. Үнэхээр бас одоо тэглэг хэмгүй сайхан одоо торгох шиг замаар мөрөд нурагдаг ийм одоо сайхан нутаг байгаа. Улс нутгийнхаа хоймор төршдөг хинтэнгийн нөрүүлэн сумаас одоо гэрэл өчрийн буурал гэдэг газар 2013 оны хинтэнгийн гүсгэн байгуулагдсан 90 жилийн зүүн бүсийн хурдан мөрөдийн уралдаанд аярагдж байлаа да. За энэ одоо сайхан сэргүүлзээ дугаа бор азраг бол одоо Дорн аймгийн дэшүүд бурсумын үе ааш төмрийн нормолтын хурдан бор азраг гараад ирсэн байна. Түүний ардал дээр цээжнэдээ сайхан ягаан азраг халуун азраг усудаа гараад ирсэн учраас Дорн аймгийн хөлбөмбөр бурсумын яаш гомзрөнгийн хурдан буган халуун азраг гараад ирсэн байна. Цагаан хувцастай үхэдтэй зоон өмнөдөө хэр азраг арын гурван азрагныхын өнгөн дээр уршилж байгаа. Энэ бол одоо Дорн аймгийн хөлбөмбөр бурсумын яаш Чулуунбаатарын дэшмөгийн хурдан хэр азраг. За хинтэнгийн нөрвөлөн сумын Гамбалтын бат хоёрын хурдан хэр азраг одоо өдөр хэдэн азраган дээр нэг залгаж очиод одоо үлдсэн байна. За гурван азрагны өнгөн дээр тод улаан шар хувцастай үхэдтэй сайхан буурал азраг уршлаад байгаа. Тэр бол одоо нөрвөлөн сумын бэрсэн гэдэг нааданд 6-тай хэрэгжсэн нөрвөлөн сумын Шижирбаатарын хурдан буурал азраг. Шижирбаатар гэдэг үеж одоо Хинтэн аймаг үүсгэн байгуулагдсны 80 жилийн өмнө бэрсэн гэдэг нааданд хурдан холморон харигдуулж ирсэн ийм одоо сайн үеч юм би. За ингээ буурал азраг өнөөдрийн нааданд нэлээд дээгүүрхэн уралдаг таамагтай байсан 7-8 бүрэн дээр гарч ирсэн уршил да. За Дорн аймгийн хөлбөмбөр бурсумын яаш гомзрөнгийн хурдан халуун азраг одоо энэ гараад ирсэн байгаа. Буган халуун азраг цээжмнээтэй гараад ирсэн. Нилээн одоо тарганхан далдаа мартсан. Нилээн ч одоо хоолтойхон байгаа болтой юм байна да. За Хинтэн аймгийн нөрвөлөн суманд энэ наадмаас өмнөх нь одоо шинэхэн зас орсон байгаа. Өвлийг өнтэй давж өргөн хавртай инг сайхан золгосон Хинтэн аймгийн нөрвөлөн суманд ийгөө улс хурд 2018 онд өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдаж энэ их уралдааныг одоо 12 дахь жилдээ Жаргалан дугийн засаг дарга одоо Мегмардаш за одоо багийнхаа хамт олон малчид ард иргэдтэйгээ хамтран ийхүү амжилттай сайхан зохион байгуулж байгаа нэ. За Шижирбаатарын хурдан буурал азрагныг 10 хатын бөөрөн дээр одоо сайхан сэвэлзээд байгаа да. За арын азрагнуудыг одоо үзэгч та бүхэнд ахаа сайхан харуулах баг. За Шижирбаатарын хурдан буурал азраг өнөөдрийн наадмыг 10 хатын бөөрөн дээр гараад ирсэн сумынхаа наадманд одоо 6 харигдсан юм одоо хурдан азраг байгаа. Хинтэн аймгийн нөрвөлөн сумаас одоо олон сайн уяачаад олон хурдан хөлгүүдээс одоо дөрөн гарсан байдаг. За энэ уран азрагныхын өнгөн дээр Дорн аймгийн дэшүүд бурсумын төрмөний нармболтын хурдан бор азраг гараад ирсэн Сүхбаатар аймгийн мөнхөн сумын Шарвын бүрвж өгсөний одоо унаган адуу юм байлаа. За Хинтэн аймгийн Баян овоо сумын Мөнхөгийн Батбаатарын хурдан бор азраг одоо жаахан ойшилсан цагаан азраг нь хайргийн уралдаар байгаа. Хэдэн хоногийн өмнө Баян овоод улсын ангийнхаа зүүн бүсийн хурдан мөрдийн уралдаанд цагаан зэлтэй тавтар азраг ус одоо сайхан дархин дуруулдуулаад байсан. Адуун сүргийгэн тоолгоор мянгад одоо хүргэсэн алтан унганы эзэн юм одоо залуухан уяж хүмби. За гурван азрагны өнгөн дээр одоо Дорн аймгийн Баян овоо сумын уяж Батмөнхийн Баттамрын хурдан халтар азраг нь хөтөлсөн хэвээр ямаа. Наадад нь одоо сэнкэр уцтай үгээтэй сайхан бор азраг бол одоо сайхан дархин дуруулдаад байгаа. Гарсан цагаас эхэлж одоо дархин дуруулсан Дорн аймгийн дэшүүд бурсумын уяж оюуны бат хоёрын хурдан улаан азраг юм байгаа юм шүү үзэгчтэй. За ингээд хурдны их үлгийн нутаг болсон Дорнод Монголын уудам их талаас ирсэн одоо Бараан азраг бүхэн азраг хоёр өнөөдрийг хөрөлцөн ингээд наадмын хурдан азрагны уралдааны өнгөлөөд байгааг одоо үзэгч та бүхэн харж байгаа. Дорн аймгийн Баян овоо сумын яаж Батмөнхийн Баттамрын хурдан халтар азраг одоо гадаргын бүсийн уралдаанд 15 онд аяргдэж байсан гэсэн баха. Сумандан дөрүүлчихэд одоо давхар уягаар иж уралдаж байгаа ийм одоо хурдан азраг байгаа. За Мөнхөгийн Батбаатарын хурдан бор азрагны буруу талаар нь Дорн аймгийн дэшүүд бурсумын төмрийн нормолтын хурдан бор азраг орж ирлээ. За өнөө жил одоо Дорн аймаг зохион байгуулагдсан Баян Дүмэн суманд зохион байгуулагдсан аймгийнхаа хаврын бүсийн хурдан мөрдийн уралдаанд 10 гаргаж хурдалчаад давхар уягаар иж уралдаж байгаа. Сумандан бас аяргдэж байсан ийм одоо хурдан азраг. Зөвдлийнхаа гүний онцгойдор галтай нуманд мөхтэй хурдан бор азраг бол Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын Мөнхөн хуулийн баруун хойдоор Бадрахын усаар нутагтай Монгол улсын молор унганы эзэн аймгийн алдарт бие Төмөн олондоо бураа хэмээн алдараасан Шарвын бүрвж өгсөний унаган адуу юм байна лээ. За гурван азрагны хамгийн ардалтан цагаан азраг бол одоо гарсан цагаас эхэл сайхан дархин дуруулсан Хинтэн аймгийн Баян овоо сумын яж Мөнхөгийн Батбаатарын хурдан цагаан азраг. За дунд талд нь Дорн аймгийн дэшүүд бурсумын яж оюуны бат хоёрын хурдан улаан азраг. За өнгөн дээрээ Дорн аймгийн Баян овоо сумын яж Батмөнхийн Баттамрын хурдан халтар азраг хөтөлсөн хэвээр ард дээр нь ахаад одоо хоёр сайхан бор азраг гараад ирсэн уршилж байгаа. За 6 дээр Дорн аймгийн хөлбөмбөр сумын яж за гомзрөнгийн хурдан буган халуун азраг гарч ирсэн. Гомзрөн гэж хурдан халуун мөртэй хүндээ. За цэнкэр уцтай үхэдтэй хүрэн азраг гарсан цагаас эхэл сайхан цээжтэй үхэн уралдаад байгаа. Дорн аймгийн дэшүүд бурсумын яж Мегмарын Батцургийн хурдан хүрэн азраг түүний ардал дээр Хинтэн аймгийн нөрвөлөн сумын Шижирбаатарын хурдан буурал азраг. За мөн одоо энэ Дорн аймгийн хөлбөмбөр сумын яж Дөржимцийн мөнхцээгийн хурдан бор халдсан азраг одоо гараад ирсэн уршилж байгаа. Ардал дээр нь бол одоо Чулуун Дашмөнхийн хурдан хээр азраг Чулуунбаатарын Дашмөнхийн хурдан хээр азраг. За араас одоо сайхан хүрэн азраг нэг одоо дээгүүрхэн ороод ирсэн уршилж та Аран аймгийн Чулуун сумын яж Савгсрынгийн Эрдэнэ Чулууны хурдан хүрэн азраг орж ирлээ. Арын хэдэн азрагныхын өнгөн дээр ахаа сайхан саар азраг Хинтэн аймгийн Баян азраг сумын яж Дүнгээ Баатарын мөнхөөрийн хурдан саар азраг орж ирсэн байна. Цээжнээтэй улаан уцтай үхэдтэй сайхан
халтар хэлэн газрагаас одоо ороод ирсэн буур газрын болоодоо ороод ирсэн байгаа хинтэмгийн нэрвэлэн сумын үеж гэрэл өчрийн хурдан буур газраг орж ирсэн байна. Ариун мэрийн гэрэл өчрийн хурдан буур газраг ороод ирсэн байгаа. Харагдаа. За энэ хэдэн газрынхын өнгөн дээр Дорн аймгийн хөлөн бүр сумын үеж дөржимцийн мөнгөцөөгийн хурдан бор газраг одоо урьдчилаад байгаа. Хинтэмгийн нэрвэлэн сумын Шижир баатарын хурдан буур газраг энэ одоо урьдчилж байгаа. За Шижир баатарын буур газраг энэ думн дээр одоо уралдад сурсан, төрүүл сурсан, айрагдад сурсан ийм л одоо хурдан сайхан думнэг өнөөдрийн нааданд 10 атаар одоо мэдэн ширүүхэн мөртөө урьдчилаад байгаа. За Дорн аймгийн дэшүүд бүр сумын Мягмарын Батцэргийн хурдан бүрэн газрын өнгөн дээр нь одоо гарсан цагаас их сайхан дархинд оролцсон Хинтэмгийн баян овоосмын Мөнхөгийн бат баатарын хурдан бор газрыг нь харагдаад өнгөрлөө. Дорн аймгийн хөлөн бүрсэм яаж хомсрынгийн хурдан буган халуун газрыг нь одоо оршилж байгаа. За Дорн аймгийн хөлөн бүрсэм гэдэг бол одоо Хинтэн аймгийн нөрвөлөн сум баян овоосмтай хил залгаа оршдог ийм одоо нутаг байгаа. Бараг төмний одоо өлгийн нутаг Дорн аймгийн хөлөн бүрээс ирсэн хомсрынгийн хурдан буган халуун газрыг улс хурд 2018 уралдааны хурдан газрын уралдааны нэг тархины нэг тасарсан 5-6 газрын ард дээр сайхан гараад ирсэн уршилж байгаа да. За халуун газрыг бас л одоо бууртай уршилж байгаа газар байна. За бор газрыг өнөөдрийн нааданд одоо сэрвэлзээд байгаа шүү. За энэ бор газрыг одоо аргагүй уршилж уралдах газар байгаа. Да Дорн аймгийн дэшүүд бүрсэм төмрийн Нэрмбалтын хурдан бор газар. За түүнийх нь нар тал дээр бас л одоо гарсан цагаас их сайхан дархинд оролцсон Дорн аймгийн дэшүүд бүрсэм оюуны бат хоёрын хурдан улаан газрын одоо хөлж яхан зарсан өнгөний хоёр газар одоо тасарсан хэвээрээ. За ер нь нэг 2 жуудаа хэмрээтэй одоо зай авсан байгаа юм байна. Тэр газрыг нь за хэр газрыг одоо Дорн аймгийн баян улс юм юу яаж Батмөнхийн Баттмрын хурдан алтар газаргаа. За зайн нараг одоо ер нь улам холдоод өнгөтэй одоо явжлаа шүү. Түүний ардал дээр Хинтэмгийн баян улсмын Мөнхөгийн бат баатарын хурдан цагаан газар гарч ирсэн. 3 дээр Дорн аймгийн дэшүүд бүрсмын Төмрийн Нэрмбалтын хурдан бор газар гарч ирсэн байгаа. За Айргийн 4 дээр Дорн аймгийн дэшүүд бүрсмын оюуны бат хоёрын хурдан улаан газар. За 6 дээр бол одоо Дорн аймгийн хөлөн бүрсмийн Гомсрынгийн хурдан буган газар гэсэн ийм 6 газар одоо хоорондоо мэдэн зайтай болсон байна. За бор газар 3-ын бор газар ер нь өнгөний 2 газрын дээр бараг одоо очиж мэдмээр төлтөө яваад байгаа газар байна шүү. За одоо өнгөний 2 газрын зай бол одоо жоохон ойртсон байгаа. Мөнхөгийн бат баатарын хурдан цагаан газрыг нь алтар газрын дээр ер нь задах нэ. Алтар газрыг бол ер нь гарсан цагаас их сайхан салхи авсан да. Хөтөлсөн хэвээр яваад байгаа. Дорн аймгийн баян улс юм яаж Батмөнхийн Баттмрын хурдан алтар газрыг за сумандан бол одоо төрүүлчихэд давхар ягаар ирж байгаа ийм одоо хурдан газрыг байна да. За Гомсрынгийн хурдан халуун газрын дээр энэ нөгөө гарсан цагаас эхэлж усахан тархинд оролцсон Мягмарын Батцэргийн хүрэн газрыг салгаж ирсэн байгаа харагдаж байна. За энэ хоёр газрынхын өнгөн дээр Архан аймгийн жол улс юм юу Тавсрынгийн эрдэнэ жолооны хурдан хүрэн газрыг өнөө хавар адрагын наадам 6 дурдж байгаа дуулж байсан. Ахаад ардал дээр сайхан хүрэн газрыг одоо гараад ирсэн уршилж байгаа харагдаж байна. За жижигхэн хүүхэдтэй сайхан хүрэн газрыг бол одоо нэлээд дээгүүрхэн гараад ирсэн уршилдаа та үзэгчтэй. За тэр бол одоо Хинтэмгийн нэрвэлэн сумын ган сэлмийн мөнх эрдний хурдан хар хэр газрыг одоо гараад ирсэн юм шиг байна. Хүрэн гэж харагдаад ирсэн хэр газрыг байгаа болтой байна. За арай жоохон холбоноос дагаад байгаа учраас мөрдийн зүс бол одоо төдийдэн сайн харагдаж өгөхгүй байгаа. За энэ нэлгснээ харагдаж байгаа. За тийм байна. За энэ бол одоо Хинтэмгийн нэрвэлэн сумын яаж ган сэлмийн мөнх эрдний хурдан хэр газрыг гараад ирсэн байгаа. За сумынхаа нааданд бас одоо нэг айрагдаж байсан газрыг бол одоо аймгийн алдарт яаж айрын гаваагийн онгон ийм одоо хурдан газар байгаа. Улс хурд уралдаанд бас одоо айрагдаж байсан. Тийм хурдан дүмнийг өнөөдөр нэлээ хойхноос одоо гарч ирсэн дээ. За сая одоо энэ замтай хөдөлтөд аваандагвар гарч ирээд бол одоо жоохон мордын дахил задгаардаг жоохон уруудын байгаа юм. За сайхан саар газар одоо хараад ороод ирсэн. Хинтэмгийн баян газар сумын Дүнгээ баатарын мөнхөрийн хурдан саар газар байна. Дүнгээ баатар гэдэг үеч нэр бас л одоо энэ зүү ойдод олон дууддаг ийм одоо сайн үеч хүн байгаа. За мөн одоо нөгөө Хинтэмгийн нэрвэлэн сумын яаж гэрэл өчрийн хурдан хэр буурал газрын энэ хоёр газрын өнгөн дээр сайхан гараад ирсэн уршилж байгаа. Шимхгийн хэр газар түүний ард тал дээр за арын хэдэн газрынхын өнгөн дээр Хинтэмгийн баян овоосмын Мөнхөгийн бат баатарын хурдан бор газар байна. Түүний ард тал дээр нь Дорн аймгийн баян улсмын Алексей мөнхтрийн хурдан халуун газар гараад ирсэн одоо уршилж байгаа. Хамгийн ард талд нь нэрвэлэн сумын аймгийн алдарт Шижир баатарын хурдан буурал газар за мөн одоо нөгөө Мөнхцээгийн хурдан бор газар байгаа. Дунд талд нь цагаан хувцастай хүүхэдтэй сайхан халтар хэр газрыг одоо гарч ирсэн болтой байна. За 10 хэдийн бүрэн дээр явж байгаа газрынуудыг үзэгчтэй ахын харуулсан одоо урьдчилаад үзүүрийн газрынуудыг харуулж эхлэхэд Дорн аймгийн хөдөлн бүрсмийн Чулуунбаатарын дэшмөгийн хурдан хэр газрын өнгөн дээр нь Хинтэмгийн нэрвэлэн сумын аймгийн алдарт яаж гэрэл өчрийн хурдан хэр буурал газар гараад ирсэн. За 3 газрын өнгөн дээр ахаад одоо сайхан саар газар хүрчээд байгаа. Энэ бол Хинтэмгийн баян газар сумын яаж Дүнгээ баатарын мөнхөрийн хурдан саар газаргаа. Тэр жил Дүнгийн гравийн хурд уралдаанд сартай хон газрыг 10 хэдээр хурцуулж байсан Дүнгээ баатарын мөнхөр гэдэг үеийг одоо үзэгчтэй охин бас сайн таних байгаа. За хамгийн ард талд нь Мягмарын мөнхөрийн одоо хурдан хүрэн газар бол одоо урьдчилаад байгаа. Мягмарын Батцэргийн хүрэн газар Дорн аймгийн Дашил бор сумаас одоо ирсэн газар юм байна. За Аран аймгийн жол улсмын Тавсрынгийн эрдэнэ жолооны хурдан хүрэн газар Аран болгонжигт одоо олон наадандаас айрагдж төрүүлсэн газар гэсэн байгаа. За ингээд өнөөдөр өнгөний хоёр газрыг одоо үзэгчтэй охинд ахиа сайхан харуулж эхлэхэд баяр бол одоо яг хэвээрээ байгаа. Дорн аймгийн баян улсмын яаж Батмөнхийн Баттмрын хурдан халтар хэр газар хөтөлсөн хэвээрээ урьдчилаад байгаа. Хинтэн аймгийн баян овоосмын алтан унганы эзэн Мөнхөгийн бат баатарын хурдан цагаан газрын намаа үзүүн дээрээ. За Мөнхөгийн бат баатар гэдэг үеж аргагүй одоо олон сайн газартай юм аа. Нутагтан зохион байгуулагдсан хан Хинтэн аймгийн
зүүн бүсийн хурдан мөрдийн уралдаанууд одоо сайхан цагаан дэвтэй төвдөр тархин дуусаар байгаа Арвадын мөрөн дээр хурдалсан байгаа. За 3 дээр одоо бараатрах хэвээрээ уушлаад байгаа юм болоо да. Орон аймгийн дэвшүүлбэр сумын төмрийн нэрэн болтын хурдан бараатрах Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын Шарвын бүргэж өгсөний хоногн гадуу байгаа. За халтар азрахтай өнөөдрийн наадамд одоо ер нь барьж уруулдаг гадуу бараг л байхгүй юм болоо да. Хэнтэй аймгийн Нөрвөлөн сумнан зохион байгуулагч Улс хурд 2018 уралдааны хурдан азрахны уралдааны гарсан цагаас эхэлж сайхан хөтөллөө. Орон аймгийн Баян уул сумын яаж Батмөнхийн Батмөрийн хурдан халтар азрагаа. За Баян уул сумандан бол одоо хаврын уралдаанд дөрүүлж давхар уягаар ирүүлж байгаа аргагүй ч одоо тэмцэж уралдаж байгаа азраг байна. За мөр дэргээд ер нь одоо өнгө авсан да. За энэхүү Улс хурд 2018 уралдааны хурдан азраг бараанд орж ирэхэд Орон аймгийн Баян уул сумын уяаж Батмөнхийн Батмөрийн хурдан халтар азраг түрүүлэн ирж түмэн одныг байсгаж тодмогна дөргөнж одоо өргүүлээ. Хинтээ аймгийн Баян уул сумын Алтан мөнгөний эзэн Мөнхөгийн Батбаатарын хурдан цагаан азраг ам хүзүүнд хурдаллаа. За хурдан бар азраг нь бас одоо тэрхэн дурлаад байсан цагаан айрагд азраг нь айраглаа. Орон аймгийн дэвшүүлбэр сумын төмрийн нэрэн болтын хурдан бар азраг айргийн 3 хурдаллаа. Айргийн 4 Даран аймгийн чулуу сумын 5 сөрөнгөн эрдэнэ чулууны хурдан хөрөн азраг. За айргийн 5 Тэнтэй аймгийн Нөрвөлөн сумын Ган сэлмийн мөнгө эрдэнэ хурдан хээр азраг хурдаллаа. 6 Баян азраг сумын Дүнгээ баатрын мөнгө хоёрын хурдан саар азраг. 7 хөлөн бүрийн гом сөрөнгийн буган азраг. Дэвшүүлбэр сумын Мянгмарын Батцэргийн хөрөн азраг 8 хурдаллаа. Хөлөн бүр сумын Дашмөнхийн хээр азраг мэдэн дээгүрхэн орлоо. Оюуны бат хоёрын хурдан улаан азраг ус одоо мэдэн дээгүр. Алексей мөнгөтрийн хурдан халиун азраг гэрэл өчрийн хурдан буурал азраг одоо мэдэн дээгүрхэн ороо ивчих шиг боллоо. За ингээд 10 хэдэн азрагнууд одоо бөөн дөөхөн ороо ивсэн. Орон аймгийн Баян уул сумын Хүрвийн цуг юм би хурдан хонгор азраг Хэнтийн Нөрвөлөнгийн Юурагийн төвшин жаргалын хурдан хөрөн азраг Мөнхөгийн Бат хоёрын хурдан ягаан азрагнууд одоо 20 дотор орлоо. За энэхүү Улс хурд 2018 уралдааны хурдан азрагны уралдаан өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдаж барайнд орлоо. Би Доронтой аймгийн Давшлуур сумын Номинтогийн төмрийн наран болдог хүн байна. Нарыг яаж төлөөтэй. Энэ бор зэрэг Сүхбаатарын Мөнхөн өгсөлтөд одоо пүрүүд бороо пүрүүж явагддаг юм байна. Одоо энэ бороо баг насандаа яадаг вэ? Сумын наадамд нэг 3-аар орсон. За. Өнөө жилийн хувьд Энэ жилийн хувьд сая Доронтой аймагт 15-аар орсон. за. Тэгээ Нөрвөлөнд дэж. Тий, одоо Нөрвөлөнд 2 дахь уралдаанд 3-аар ороод баяртай. Баярын минь. За энэ сайхан наадам нэрээ азарга 3-аар болсон да баяртай байна. За Батмөнхөн Батмөр гэдэг Айл аймаг. Доронтой аймаг Баян болсон. За. Алдар азраг өнөө жилийн хувьд хэд уралдаж байна? За өнөө жил 2 дахь оруулж байна. Сумандаа нэг төрүүлстэй. За. Энэ Нөрвөлөнд төрүүлвэ. Тий. Баг насандаа яадаг вэ? Тааганаасаа 90 оттой өгсөө. За. Амжилт нь томоохон амжилт юм. За томоохон амжилт нь адрахт бүст нэг орж байсан. За. Сумын наадмуудаас нэг 2-3 орсон. Тэгээд бусд нь дандаа нэг хаврын уралдаан байсан. Аранга аймгийн Чулуу сумын Булган Тамир гэдгийн азраг байгаа юм аа. Булган Тамир ах. За. Энд чи ирж уягдаад. За өнөө жил хэд оров? Өнөө жил энэ жил ирж энэ чи уягдж байгаа. Тэрнээс энэ жил 3 уралдаал. За яаж яадаг вэ? Нэг зургаалал тэгэл 20 гаргаал ирсэн. За. Баяа адрах зургаас нь. Тэ. Аяа атрах. Сая жоо хэдлөө. Дөрвөлөө. За. Баяртай байна. Урд томоохон амжилт юм. Томоохон амжилтгүй Булган аймгийн бүс 4-өр орсон. За. Тэгэл жижиг наадмуудаар орсон. За Энтэй аймгийн Нөрвөлөн сумын Ган сэлмийн мөнгө эрдэнэ гэдэг юм байна. За хээр азраг суманд нэг тавсан Улс хурд наадамд одоо 2 дахь юу лээ? Дөрвүүлж байна тий. Нэг дөрвүүлээд өнөөдөр тавлж байна. Баяны Жавхлан тордод нэг дөрвүүлсэн. За ийм л юутай. Энэ аймгийн алдарт уяаш Айрыг аваа гэдэг хүний унгаад байгаа юм аа. Тий. Хөө мөнгөөс нь авсан. Мөнгөөд үүдээ баяр хүргэе. Ena
За энэхүү хаврын тэргуун сарын шинэ 25-ны вэлэгдсэн өдөр Хэнтэн аймгийн Нөрвөлдөн сумнаас зохион байгуулагдж буй Улс хурд 2018 уралдааны хурдан азарганы уралдаан төрүүлж харагдсан хөтөлбөрийн алдар цолыг дуудаж шагнад гартуудан өгж байна. Түрүү мөнгөний дурталсан Дорн аймгийн Баян улс сумын үеж Батмөнгийн Баттамрын хурдан алдар азарганы бай шагналыг за Хэнтэн аймгийн Нөрвөлдөн сумын засаг дарга Бүрүү дөржин алтан гэрэл одоо гартуудан өгж баяр хүргэлээ. За ам хүзэн дурталсан Хэнтэн аймгийн Баян улс сумын Мөнхөгийн Баттамрын хурдан цагаан азарганы бай шагналыг Хэнтэн аймгийн Нөрвөлдөн сумын Жаргалан тугийн аймгийн алдарт үеж Жэмингийн Энкот одоо гартуудан өгж баяр хүргэж байна. За айргийн уралдаалд Дорн аймгийн дэшүүл сумын үеж Төмрийн наран болтын хурдан бар азар хурдаллаа. Айргийн дөрөв Таран аймгийн жуулсан сумын үеж Лав сүрэнгийн эрдэнэ жуулууны хурдан хүрэн асар хурдалж айргийн дав Хэнтэн аймгийн Нөрвөлдөн сумын үеж Ганц элмийн мөнгөртний хурдан хээр азар тус хурдан өйсөн эзэн унсан гүгээд наадамчин олноо баясгалаа. Түмнийг зэнгүүлэн торгон жолоо өргүүлсэнд баяр өргөн өргөн татгалуулж алтан медаль мөнгөн шагнал өнөөхөө зөвлөө шагнав. Жаргалан тогийн элдийн төлөөлөгчдийн хурлын дарга Фагма, засаг дарга Мегмурдаш, зохион байгуулах комисс. За, Баттамрт баяр хүргье. Төмний их entertainment үзүүлж байна. Зогсны туяач төвд багцуул морь сонирхогч та бүхнийхээ энэ өдрийн түмэн амар амгалан айлтган мэдчлээ. За бид бүхэн хаврын дэргэн сард зориулсан хаврын урдан морины дээд 3 насныхаа уралдаалгыг өнөөдөр зохион байгуулж байна. Энэхүү уралдаанд маань тойргийн бүсийн сумдууд маань их хүрэлцэж ирж өнөөдрийн дүн мэдээг сонсож байхнаа 4 аймгийн 11 сумын уяачт хурдан морийнхаа шанцыг сорхоор хүрэлцэн ирсэн өнөөдрийн энэхүү хурдан морины маань уралдаалгыг чимж байна. Ингээд нийт уяачдын маань уйсан гүлэг болгоно хурдан байж хүүхдэн цаваа цолгон байж сайхан наадахын үзэл төрөлийг өргөн дэвшүүлье. За улс нутагт маань энэхүү хаврын уралдаал улсын хурд уралдаалгыг зохион байгуулагдаж эхэлсэн цагаас 11 дахь жилдээ 12 дахь жилдээ орж байна. Энэ уралдаал маань жилээс жилд өргөжж нэр хүнд нь өсөж бүсийн хэмжээний юм уралдаалга болсон гэдгийг бол нийт уяачид төмөн олон маань нутгийн зан олон мэдэж байгаа. Ингээд энэ уралдаалганд маань би түрүүн хэллээ маш олон уяачид хүрэлцэн ирсэн байна. За олон сайхан шанц төлгүүд олон нутгийн одоо олон жил амжилт гарган уралдаж байгаа алтан дууртнууд манаас үргэлжлэн ирсэн ийм сайхан өргөн дэдгэр уралдаалга болж байна. За энэхүү Хэнтэн аймгийн Нөрвөлдөн сумын Ганц Өхийн Мегмурдаш засаг даргатай Жаргалан тугаас одоо гардан зохион байгуулж буй Хэнтэн аймгийн Нөрвөлдөн сумын Улс хурд 2018 уралдааны алтан өсний нээлтийн үйл ажиллагаанаас эрхэм үзэгч та бүхэн толдон харж байна. За энэ хоёр сэнгэл наадмын үеэрээс одоо сумар нутагтаа хурдан урс хөдөлмөртөө уйдсан олон сайхан айраг дөр үрдсэн нэр бүхий уяачдыг бас одоо сумын алдарт уяачаар одоо шагнасныг за сумын засаг дарга
Бүрүүдэрчийн алтан гэрэл одоо гардуулан өгч баяр хүргэж байна. За сумын алдарт уяац одоор хурдан хэр алдсан мөртэй аймгийн алдарт уяач аймгийн зан юураагаа төвшин жаргал одоо шалгарсан байна. За хурдан урт бүлэг мөртөө бас одоо сүүлийн үед олон сайхан наадамд айргадад төрүүлгэж байгаа ийм одоо залуухан уяач энэ уул зурд 2018 удааныхаа үеэр сумын алдарт уяач хэмээх эрхэм сайхан алдраар тэнгэрээ медалаа. За хэнтэй аймгийн Норвилэн сумаас ер нь олон сайн уяачид бас одоо төрөн гарсан байдаг аймгийн алдарт уяач юураа аймгийн алдарт уяач Шижир Баатар наран гэрэл за мөн одоо гүрэл соронзон гээд олон сайн уяачдыг бас одоо нэрлэж болно. За ингээд хурдан хатун зургийн мантай азарганы уралдаан амжилттай сайхан зохион байгуулагдаж өндрөөсний дараагаар баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа одоо үргэлжлэн үзэгчтэй авахын дөрж байгаа. За алдарт одоо толин улзарганы доо энэ өдөр одоо улс нутгийн хойморд эгшиглэж байгааг одоо үзэгчтэй авахын талдан харж байна. За энэхүү баяр сэнгэл наадмын нээлтийн үйл ажиллагааны дараагаар хурдан эхнэрийн мөрдийн уралдаан шанд шалгах хөлгөөд гарааны зурхаараа хөдөллөө. Эхнэрийн мөрдийн уралдаанд газар-газараас суулгасан жаргарын хурдан шандас түмэн эхүүд улс нутгийн нэнгэр дор алтан долоон өргөн шанд шалгахаар хинхүү одоо гарааны зурхаараа хөдөлсөн байгааг үзэгчтэй авсан харж байгаа. За энэтэй ангийн Норвилэн суманд одоо энэхүү улс хурд уралдаан 2006 оноос хойш одоо тасралтгүй жилүүрийн хавар уламжлалсан зохион байгуулагдж ирсэн. За дээд 3 нас болон баг 3 насаар одоо уламжлалсан зохион байгуулагддаг төвхтэй 2015 онд одоо намтран ариун бэлэг одоо уяачдын холбооны тэргүүн багтаа аймгийнхаа төсөв хуулбарын урд мөрдийн уралдааныг энэ дугуун дээр бас одоо амжилттай сайхан зохион байгуулж байлаа. За өнөө жил одоо Хэнтэй аймгийн Норвилэн сумаас улстай аймгийн алдарт уяас болсон 2 төрөн гарсны нэг нь бол одоо энэ уран дэш мөрөн спорт уяачдын холбооны тэргүүн Нямдөржийн Батнаран за нутгийн дүн бол одоо медаль гэдэг нэрээр нь хандахгүй сайн мэднэ. Уран дэш мөрөн спорт уяачдын холбооны хамт олон засаг даргын тамгын газар одоо хамтран зохион байгуулж байгаа. За ерөнхий зохион байгуулагчаар бол одоо Хэнтэй аймгийн Норвилэн сумын жаргалан туг одоо энэ уралдааныг одоо гардан зохион байгуулж байгаа гэдгийг үзэгчтэй авахын дахин дуулгах зүйтэй баха. За ингээ хурдан эхнэрийн мөрдийн уралдаанд Хэнтэй аймгийнхан бэр зэнгэл нааданд айрагдаж Сэцэн ханы урд уралдаанд мөн одоо айрагдаж байсан Хэнтэй аймгийн Норвилэн сумын жаргалан тугийн аймгийн алдарт уяач Жамингийн Инкотын хурдан зээлсмөр одоо мордсон байгаа харагдаж байлаа. Талын цэцэгсээс таны ярьсан Bosch брэнд хөгжилтэй аялал компани Улаан Этгэлт хамт Манжуураас эхлээд Хайлаар, Бээжин, Утайгүнгүн, Тайланд, Вьетнам, Хайнан, Дубай, Энэтхэг гэх мэт олон чиглэлд аялал зохион байгуулдаг хөгжилтэй аялал компани таны аяллаа этгэлт дотны түнш байж чадна. Mask Production төлөвлөж байна. Монголын хошин урлагийн Mask Production-ы хөгжих гэж хөгжиж байна да. Сошин энэтхэг хөтөлбөр 3 дугаар сарын 10-наас өдөршний соёлын төвөрдний тайснаа өдөр бүр 19 цагтар. Эрэгзэнгийн чойдог Монголын сайхан орон зундуын хангал Эрдэнэсийн улс
Даш болдонгийн жигжид сүрэн хөдөө талын үдсэглэн шатрын үлзий баяр барин хуурын 5 дугаар концерт 2018 оны 3 дугаар сарын 23-ны 19 цагт Улсын филармонийн тайзнаа тасалбарыг жижигэр хөнгөлүүлэн Улсын филармонийн касс Тигц Гименес худалдан аваарай. Дэлгэрэнгүй мэдээллийг 71 82 99 66 23-аас Монгол Улсын хүүхэлдэйн театрын цоо шин уран бүтээл Бүлтэхээ Дэлтэхээ 2 Хүүхдийн адал явц жүжиг 3 дугаар сарын амралтын өдөр 14 цагт тоглогдоно. Харилцах утас 90 44 11 96 98 16 69 32 16 69 Тасалбарыг 19 18 үнэгүй хүргэн. та бүхнийг урьж байна. Улсын драмын эрдмийн театр үзүүлж байна. Манай театр өнөөдөр бас нэгэн шинэ уран бүтээлийг үлгэдэж авлаа. За, Улсын драмын эрдмийн театрын жүжиг болох найруулагч Наранбаатар найруулсан би эндээс явах гэж жүжиг үзээд бол үнэхээр гайхалтайлаа. Тэгээд зөндөө уйллаа. За, дундаас нь ахуулаад дуустал нь нулимсаа бараг дуустал ширэгтэл гэдэг шиг амар их сэтгэл хөдлөөд бүр сэтгэлээ дэвчиж чадахгүй маш их уйллаа. Үнэхээр гайхалтай болсон байна. Залуу хүмүүс ерөөхдөө ирж үзэх юм бол бас айгүй бодох зүйл те тунгаах зүйл ойлгох зүйл айгүй их ухаар тайрсан бас инээд билсэн. Нилээн үзүүштэй сайхан жүжиг болсон. Бүх гэр бүлтэй хүмүүс залуучуудаа ирж би эндээс явах гэж үжиг үзээрэй гэж уриалмаараа. Би эндээс явахгүй. Уянгийн драм жүжиг. 2 хоногийн өмнө болсон байхгүй юу? 2 хоног хорчаад байгаа байхгүй юу? Чи юу ч юм бэ? Бүхэлдээ нүр тулсан хүн сүс хадсан штэ. Би сүс хараад байгаа юм бол яг чамаас үл сүс хийхгүй. Дөрөвдүгээр сарын 1-нд UB Palace Монголын хошин урлагийнхан нэгэн тайзнаа. Шинэ үе Бөнгөтийн Маск X Туц мөрөдлийн театр Эмоц Доз Entertainment Агду Entertainment Ундрама Монгол Улсын авьяа жүжигчин Бацая Жагдаг Хавгсран Гасан тогтох Чамчлуу Алтан цэцэг Одон чимэг Ариун болд Баттулга зол боднаар оролцсон. Бенедимийн баярын мэнд хүргэе. Аз жаргалын дэдэг мэдэрцгээ 4-р сарын 1-нд UB Palace харагдаж байна. За мөн одоо Хэнтэй аймгийн Оргилын сумын Ариун бэрийн гэрэл очрын хурдан Ухаамар гэж одоо хязгаалангаас хойш 3 жил дараалан сумандаа дөрүүлчээд байгаа хурдан Ухаамараас одоо мордсон шүтлэнгүрээ хөлбөмбөрд одоо түрүү мөгнөд урдалж за өнгөрсөн жил одоо сумандаа дөрүүлээ Батнорын одоо өсвийн уралдаанд айргийн дөрөв дурталсан хурдан Ухаамар мордсон байгаа. Хязгаалан соёлондоо засгийн газрын зүүн өсвийн хурдан мөрдийн уралдаанд одоо айргийн архнаар хурдалж гисэн тэр застай хурдан Ухаамарт одоо тэргүүтэй олон сайхан хурдан дүмэн ихөө дөрүүлсэн ирсэн. Дорн аймгийн Дашвалбар баян уул хөлбөмбөрсмас одоо уяачаад хүрэлцэн ирсэн байлаа. За Хэнтэй аймгийн одоо зүүн болон хойдлын сумдаас мөн одоо хүрэлцэн ирсэн. Өнөө жил одоо Хэнтэй аймгийн баян уул суманд зохион байгуулагдсан аймгийн зүүн бүсгийн хурдан мөрдийн уралдаанд айргийн архнаар буюу одоо 9 дурдалсан Хэнтэй аймгийн баян гадрах сумын уяа дуурд Шинбатуйгийн хурдан цоохормороос одоо энэ өдөр энэ нааданд одоо шанд шалгагаар хүрэлцэн ирсэн байлаа. За мөн одоо Хэнтэй аймгийн Оргилын сумын аймгийн алдартай Сүхийн Шижир Баатаргоо одоо 3 их насны мөр одоо мордуулсан байгаа харагдаж байна. За ингээд хурдан их насны мөрдийн уралдаан шанд шалгах хурдан хөлгөөд төхөөрөмжөндөө бол одоо гүйцэл сайхан өрсөн. За улс нутгийн зан болон уралдаанаа бас үнэхээр сайхан зохион байгуулдаг ийм одоо хамт олон байгаа. Жил үрийн наадам одоо өргөн дэлгэр сайхан зохион байгуулагддаг 2015 оноос хойш одоо энэ уралдааныг Төмний их студийн уран бүтээлч хамт олон төмөн олон үзэгчтэй охиндоо ийхүү одоо төлөвлөж байгаа. За ингээд 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хаврын дэргүүн сарын шиний 25-ны бэлэгдсэн өдөр одоо энэхүү уралдаан өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдаж их насны мөр гарааныхаа зурхаагаас эрэг бэлэн болсон байгааг одоо үзэгчтэй авах харж байна. За хоёр захын мөрд одоо арайхан одоо төхөөрөмжөндөө орохгүй байх шиг байна. За тэр хэдэн мөрдийг одоо оруулаад ингээд өнөөдрийн хоёр зингэд наадмын хурд их насны мөр гарааныхаа зурхаагаас эрэг нэ. За мандайлагч бол одоо дохио өгөх бэлэн болсон. За хөрчидөө
хурдгуу халахын Сэцэн аймгийн Эрдэнэ далай жанангийн хөшөө буюу Эдгөөсгийн Ингичингийн цэцэрлэг болсон Хинтээ аймгийн Нөрөвдөн сумнан зохион байгуулагдаж буй Улс хурд 2018 уралдааны хурдан их насны мэргараныхаа зурхаагаас нэгэн нэрийг сайхан эргэж газар газрын хурдан шандаж 60 гаруй түмэн эхөөд за өнөөдрийн хоёр цэнгэл нааданд автан доосон өргөж байгаа нэ. За наадмын өмнөх өдрүүдээс одоо хормоцлын хур арил шинэхэн засан дээр уралдаж байгаа учраас одоо ямар ч хөндлөнгийн доосгүй ийм сайхан наадан зохион байгуулагдаж байгаа гэдгийг одоо үзэгч та бүхэн харж байгаа. За ингээд тун утгагүй зүрийн мөрдлүүдийг сайхан харуулнаа. Наадлаар одоо цагаан зэжнэтэй мэдээ том хонгормор гараад ирсэн. Хинтээ аймгийн Нөрөвдөн сумын аймгийн алдарт бие Сүхэн Шижир баатрын хурдан хонгормор гарч ирсэн уршилж байгаа болтой байна. За Игнасны мөрдийн уралдааны хамгийн наадаар цагаан авцтай үгээтэй халтар хэрмэр нэг удаа гараад ирсэн уршилдаад Орон аймгийн баян улс сумын бие Батагийн Батэрдний хурдан халтармөр одоо өнөөдрийн нааданд үзүүр дүүхэн сайхан гарч ирсэн уршилдаа. Мэдээ том үгээтэй гараад ирсэн. Хийн дээр яваадгаа цээжмнэтэй хурдан цээрдмөр одоо Хинтээ аймгийн Нөрөвдөн сумын аймгийн алдарт бие Жамингийн Котын хурдан цээрдмөр одоо гараад ирсэн байна. Цээрдмөрний цаатаар ахаад одоо сая сумын алдарт бие солоор ингрэмэл даасан Хинтээ аймгийн Нөрөвдөн сумын сумын алдарт бие Юурагийн төвшин жаргалын хурдан цээрдмөрөөс одоо гарч ирсэн байна. Өнгөрсөн жил Хэрлэнгийн 190 жилийн түрүүлж өсөн юм одоо хурдмөр байгаа. За ингээ хурдан их насны мөрдийн уралдааны өнгөн дээр синхролог авцтай үгээтэй сайхан хүрмөр гараад ирсэн Хинтээ аймгийн Нөрөвдөн сумын бие бүү мэдхийн хурдан хүрмөр гарч ирсэн уршилдаа. Түүний ардал дээр ахар дуухан дэлтэй сайхан саарамар гараад ирсэн уршилж байгаа ортой байна. Айргийн гурав дээр гараад ирсэн хэрмэр болоод Орон аймгийн баян улс бие Батагийн Батэрдний хурдан халтармар гарч ирсэн. Наадлаар нь хул алагмар орж ирлээ. Хинтээ аймгийн Нөрөвдөн сумын бие ган ишгийн хатан бүүвэ хурдан хул алагмар орж ирсэн байна. За хатан бүүвэ гэдэг үеж өнгөрсөн жил одоо хурдан хараалцсан соёлонго сумынхаа наадам төрүүлгсэн юм одоо яаж байгаа хаа. Хул алагмар өнөөдрийн наадам бас л одоо дээгүрхэн уралдаг таамагтай ийм одоо мөр байгаа. За сайхан хонгормороос одоо мэдэн дээгүрхэн гараад ирсэн. Баян хонгорын жинс сум үеж ган хуйгийн баасан живээ хурдан хонгормор үзүүрийн хэдмэрний хамгийн наадаар одоо уршилж байгаа харагдаж байна. Хийн дээр яваадгаа цэнгэр цэжнэтэй сайхан цээрдмөр бол одоо Хинтээ аймгийн Нөрөвдөн сумын Жаргалан дугийн аймгийн алдарт бие Жамингийн Котын хурдан цээрдмөр хан Хинтээ аймгийн хаврын бүсийн хурдан мөрдийн уралдаан Сэцэн ханы хурдан айрагдаж байсан аймгийнхаа нааданд мөн одоо айрагдаж байсан Нөрөвдөнгийн 90 жилийн төрүүлж байсан юм одоо хурдан мөр байгаа. Ахаад одоо хийн дээр саарламрны хардал дээр жижигхэн үгээтэй сайхан сонор дуухан цээрдмөр гараад ирсэн. Энэ бол Хинтээ аймгийн Нөрөвдөн сумын аймгийн алдарт бие аймгийн зан хурдан хэр хадсан мөртэй юурагаан төвшин жаргалын хурдан хүрмөр гараад ирсэн. Өнгөрсөн жил Хэрлэнгийн 190 жилийн өндөр хааны өндөр их давуунд одоо түрүү мөнгөнд хурдаж байсан ийм одоо хурдан мөр байгаа. Орон аймгийн хөлбөмбөр сум үүсгэн байгуулагдсны 90 жилийн ойд мөн одоо айрагдаж байсан хурдан мөр. За өнөөдрийн уралдааны их насны мөрдийн уралдааны өнгөний мөрдний байр суурьдаж эхэлж за Хинтээ аймгийн Нөрөвдөн сумын аймгийн алдарт бие Жамингийн Котын хурдан цээрдмөр өнгөн дээрээ гарч ирлээ. Өнгөрсөн жил Хинтээ аймгийн Батчирын сумын зохион байгуулагдсан онон хурд уралдаанд мөн одоо айрагдаж байсан. За ер нь одоо том жижиг олон уралдаанд дөрүүлж яригч байгаа. Ийм одоо хурдан мөр байгаа. За араас одоо энэ Хинтээ аймгийн Нөрөвдөн сумын яаж бол цайхны хурдан бормор орж ирж байгаа харагдаж байна. Түүний ардал дээр Орон аймгийн баян улс сумын яаж Батмөнгийн Баттамрын хурдан Ухаамроос одоо гарч ирсэн уршилдаа. Түрүүнд хурдан хэр асаргаан түрүү мөгнөд урдлуулсан Орон аймгийн баян улс сумын яаж Батмөнгийн Баттамрын хурдан Ухаамар нь ороод ирсэн байна. За араас одоо сайхан цээжмнэтэй харамар одоо орж ирсэн уршилдаа. Өнгөрсөн жил нөгөө сумандан дөрүүлсэн харамар нь арай шуугатай үзэгчтэй хатан бүүвэ хурдан харамар орж ирлээ. Хинтээ аймгийн Нөрөвдөн сумын хатан бүүвэгийн хурдан харамар түүний ардал дээр сайхан халтан мөр ороод ирсэн. Хинтээ аймгийн Нөрөвдөн сумын Батулдын хурдан сэрд халтан мөр орж ирсэн байна. Сайхан байдал халтан мөр мордож байсан. Тэр одоо 10-ын багцаагаар нэлээд ширүүхэн гөлтэй орж ирсэн одоо уршилж байгаа харагдаж байна. Ягаан зэжнэтэй халиумөр одоо ари хэдмэрний өнгөн дээр гарч ирсэн. За түрүүнд одоо буган халиун газрыг сайхан дарахын дурлаад байсан. Орон аймгийн хөлбөмбөр сум яаж Хомсрынгийн хурдан халиумөр орж ирлээ. Хинтээ Нөрөвдөнгийн Батулдын хурдан зэр талсан мөр. За энэ хэдмэрний өнгөн дээр Нөрөвдөнгийн бол сайхны хурдан бормор уршлаад байгаа бол ахар дэлтэй саарламөр өнөөдрийн нааданд үзүүр дүүхэн гарч ирээд хойшилдоод байгаа. Түүний ардал дээр нь өнгөн дээр нь Хинтээ аймгийн Нөрөвдөн сумын бүү мэдгийн хурдан хүрмөр уршлаад байгаа. Дэлгэсний харагдаж байгаа том ухаамөр бол одоо хээр азаргаан түрүү мөгнөд урдуулсан Орон аймгийн баян улс сумын Батмөнгийн Баттамрын хурдан ухаамөр 98 номертэй мордсоо. Энэ дэлгэсний харагдаж байгаа жижигхэн хүрмөр бол одоо өнгөрсөн жил Хэрлэнгийн 190 жилийн одоо түрүү мөгнөд урдуулсан Хинтээ аймгийн Нөрөвдөн сумын алдарт бие Юурагийн төвшин жаргалын хурдан хүрмөрийн байгаамаа. За хурдан хээр хатсан мөрөөр нь одоо төмөн олон таа өхөн амтахгүй сайн мэднэ. За сайхан хонгормороос одоо гараад ирсэн байгаа. Энэ бол одоо Баян хонгор аймгийн жинс сумын үед ган хуйгийн баасан живээ хурдан хонгормор байна. Өнгөн дээр нь одоо яваад хул алагмөр. За Нөрөвдөнгийн улсын хурдын сунгаанууд тун хурдан байсан мөр ингээд Хинтээ аймгийн Нөрөвдөн сумын үед ган ишгэн хатан бүүвэ хурдан хул алагмөр байгаа. За өнгөний хоёр мөрний зөв талд нь одоо өшөөлгөд байгаа жижигхэн зэрдмөр Хинтээ аймгийн Нөрөвдөн сумын Жаргалан дугийн аймгийн алдарт бие Жамингийн Котын хурдан зэрдмөр цаадалд нь Орон аймгийн баян улс сумын яаж Батагийн Батэрдний хурдан алтармар гарч ирсэн. За зэрдмөр ч одоо аргагүй хурдан мөрөлдөө зартай хурдан мөр байгаа. Ер нь одоо нэг зуны нэг толгоогоор тоглол тоосноос босгоно гэдэг шиг толгойг хаяж ингээд уран гой давтдаг мөр юм ба юм. За Сэцэн ханы урд уралдаандаа болон Хинтээ аймгийнхаа бэр нааданд за мөн одоо Нөрөвдөн сумынхаа дүүх 90 жилийн түрүү мөнөд урдуулсан онон урд уралдаанд өнгөрсөн жил айрагдаж
байсан ийм одоо хурдан мөрөө жимгийн котын одоо хурдан зэрд мөрн өнгөн дээрээ сайхан гараад ирсэн толгой хийсэн хэвээрээ. За цаад талд Орон аймгийн Баян улсын яаж Батагийн Батардны хурдан халтармар за өнөө хавар одоо хаврын тэргуун сар гарсаар Орон аймгийнхаа Баян улсын манд одоо ам хүзүүчээ давхар ягаар зурулж байгаа мөр байна да. За Юурагийн төвшин жаргалын хурдан зэрд мөрн одоо энэ гараад ирсэн уршилж байгаа. За түүний ардал дээр Хэнтэй аймгийн Нөргөдөн сумын яаж ган хишгийн хатан бүвэ хурдан хулаалагмар. За ихад ардал дээр сайхан хонгормор уршаад байгаа. Энэ бол одоо Баян хонгор аймгийн жинс сумын яаж ган хуйгийн баасан живээ хурдан хонгормороо. За араас нөгөө Будаммар орж ирлээ дагаа. Баян овогийн бүсийн уралдаанд 9 турдалсан Хэнтэй аймгийн Баян гадрах сумын яаж дуурж Шинбатуйгийн хурдан цоохормор одоо нэлээд ширүүхэн өтөө орж ирлээ. За энэ одоо Нөргөдөн унгаммар юм гэсэндээ Хэнтэй аймгийн Нөргөдөн сумын Баатай гэдэг залуугийн одоо унгаммар соёолын үрээ хадрах сумынхаа нааданд одоо ам хөөдөн турдалсан 6 настай авчигмар мөн одоо ам дурдсан өнөө жил 7 настай мөр байгаа. Баян гадрах одоо хаврын сар шинийн уралдаанд нь хайргийн дөр дурдсан Баян овогийн бүсийн уралдаанд 9 дурдсан ийм одоо хурдан мөр байгаа. Хэнтэй аймгийн Нөргөдөн сумын байж гам мөрвийн очир уртын хурдан хээрмөр орж ирсэн уршилаа соёолын үрээ сумынхаа нааданд хайргдэж байсан хурдан мөр байгаа. За ихэнх ардал дээр нь Хэнтэй аймгийн Нөргөдөн сумын Бартолтын хурдан дээр талсан мөр байна. Түүний ардал дээр Хэнтэй аймгийн Нөргөдөн сумын хатан бүвэ хурдан харамар ороод ирсэн бол Орон аймгийн Хөлбөмбөр сумын яаж Гомсрынгийн хурдан хажуумар ахаа түүнийх нь ардал дээр Орон аймгийн Баян улсын сумын яаж Батмөнгийн Батмөрийн хурдан Ухаамар ороод ирсэн байгаа. За Ухаамар засал одоо ер нь 4 жил босоод өгөн эцтэй ардтай хараатай сайхан ихснэмэр байна. За Гомсрынгийн хөлбөмбөр бол одоо том жижиг олон уралдаанд төрүүлж харагдсан Хөлбөмбөр сумынхаа дүүх 90 жилийн ам бэр нааданд тусуудаа хайргдэж байсан юм одоо хурдан мөр байгаа. Ам хөдөн турталж байсан санагдаад байна. За Ухаамар нэг 12 багцаагаар урлаад байгаа да хээр азар гарсан цагаас сайхан дархин дурлцаар байгаа 4 мөнгөний дурдсан бол хурдан Ухаамар өнөөдрийн нааданд нэг 11 багцаан дээр одоо урьдчилаад байгааг үзэгчтэй охин харж байгаа. За Хэнтэй аймгийн Нөргөдөн сумын улс сурд 2018 уралдаанд одоо олон газрын эрдэм төгс уяачаад эрдэм турдан хурд хөдөлмөртэйг урьдсан ирсэн үнэхээр өргөн дэлгэр сайхан наадан байна. Шижир баатарын хурдан халтрамар орж ирлээ. Хэнтэй аймгийн Нөргөдөн сумын аймгийн алдар төвөө Шижир баатарын хурдан халтрамар нь одоо энэ ороод ирсэн. Өнөөдөр бас л одоо дээгүүрхэн уралдаг таамагтай байсан. Мордийн нэг бол одоо яахан аргагүй халтрамар байгаа. За түүний ардал дээр нь Хэнтэй аймгийн Батнар улсын яаж Наран жимгэн бэрж ухсангийн хурдан Улаамар орж ирсэн уршиллаа. Наран жимгэн бэрж ухсангийн хурдан Улаамар өнгөрсөн жил Норвегийн бүсийн уралдаанаар хайргдаг байгаа да. За Улаамар өнөөдөр нэлээд одоо хоолтойхон тарганхан дамардсан байна. Ягаан хувцастай хүүхэдтэй сайхан хонгор халдсан мөр одоо орж ирсэн уршиллаа. Энэ бол Хэнтэй аймгийн Нөргөдөн сумын яаж төмөр өчрийн хурдан хонгор халдсан мөр байна. Хэнтэй аймгийн Нөргөдөн сумын яаж төмөр өчрийн хурдан хонгор халдсан мөр 15 6-гийн багцаан дээрээс одоо уршилж байгаа. Хэнтэй аймгийн Батнар улсын Наран жимгэн бэрж ухсангийн хурдан Улаамар цаадалтна байгаа. За ингээд арын мөрдүүдийг одоо үзэгчтэй охиндээ сайхан харуулсан. Хэнтэй аймгийн Нөргөдөн сумын улс сурд 2018 уралдаан за ер нь одоо нэг 5 аймгийн 10 гаруй сумжийн одоо уяачаад дэг хамарсан ийм одоо өргөн дэлгэр сайхан наадам зохион байгуулагдаж байгаа юм байна. За энэ хэдэн мөрнийх нь өнгөн дээр сайхан шаргамрын гараад байсан Хэнтэй аймгийн Батнар улсын уяаж Магун сүрэнгийн мөнгөн багны хурдан шаргамартай тун адилхамар байна. Цагаан зэжнэтэй сайхан хонгормор гараад ирсэн байгаа. Хэнтэй аймгийн Нөргөдөн сумын аймгийн алдар төвөж Сүхэн Шижир баатарын хурдан хонгормороос одоо ороод ирсэн. Ахаа цаадалтын цагаан зэжнэтэй жижигхэн бормор урьдчилаад харагдаж байна. За тэр бол одоо Хэнтэй аймгийн Нөргөдөн сумын аймгийн алдар төвөж Сүхэн Шижир баатарын хурдан бормор нь гараад ирсэн. Орон аймгийн Хөлбөмбөр сумын Чулуунбаатарын дэшмөгийн хурдан бормор нь одоо мөлийн хойхон талд гараад ирсэн уршилж байгаа. Тэр жижигхэн хүүхэдтэй бормор цагаан зэжнэтэй улаан шаргацтай хүүхэдтэй бормор юм байгаа юм. За том хонгормор нь одоо энэ наадад нь одоо урьдчилаад байгаа. Энэ хэдэн мөрнийх нь өнгөн дээр одоо бор шаргамар урьдчилаад байгаа. Хэнтэй аймгийн Батнар улсын яаж Магун сүрэнгийн мөнгөн багны хурдан шаргамартай одоо тун төстөөхмөр одоо гараад ирсэн одоо урьдчилаад байгаа харагдсан. За одоо өөртөө зүрх хэмэртүүдийг харуулнаа. Улаан хувцастай хүүхэдтэй сайхан мормор нэг 20-ийн дүүрэн дээрээс осол одоо ширүүхэн юм аа. За ер нь одоо мордийн хөл ширүүхэн байгаа юм байна. Орон аймгийн Баян улсын Батмөнгийн Батмөрийн хурдан Ухаамарны хөл одоо жаахан саарсан. За хонгор халдсан мөр одоо Нөрвөлнгийн нөмөр хурдан хонгор халдсан мөр байгаа. За цэнхэр хувцастай хүүхэдтэй бормор Хэнтэй аймгийн Батнар улсын Инкуйрийн хурдан бормор энэ хурдан дөрвөн мөрний хамгийн ард талд нь байна. Хамгийн цаад талд нь яваад сайхан бормор Хэнтэй аймгийн Батнар улсаас ирсэн. Наран жимгэн бэрж ухсангийн хурдан Улаамар цэнхэр зэжнэтэй халтрамар мөн одоо Хэнтэй аймгийн Нөрвөлнгийн сумын аймгийн алдар төвөө Сүхэн Шижир баатарын хурдан халтрамар юм байгаа юм. За цэжнэтэй сайхан харамар одоо хатан бүвэгийн харагддаг мөр ушлаад байгаа да. Өнгөрсөн жил хар халдсан мөрөө одоо дөрүүлж ирсэн харагдаад байгаа юм. За цэжнэтэй халиумөр бол одоо Орон аймгийн Хөлбөмбөр сумын Хомсрынгийн хурдан халиумөр соморнуудтай олон дөрүүлж харагдсан ийм одоо хурдан мөр байгаа. За алаг мөр харин одоо үзүүрийн хэдэн мөртэй оролдож байгаа. Жоохон хойшлон мөнгөтэй болсон баг чинь вэ. Хэнтэй аймгийн Нөргөдөн сумын яаж ган ишгийн хатан бүвэ хурдан хол алаг мөр. За далцгаан алаг мөр осол одоо сайхан уралцаар байгаа одоо тархинд оролдож байгаа үзүүр зарлагдаж байгаа хойшлох шиг боллоо. За өнгөний мөртүүдийг одоо очиж сайхан харъя.
За халдсан мөр энэ одоо урьдчилаад байгаа бол одоо Хинтээ аймгийн Нөрвөлөн сумын яаж Батуултын хурдан байдгүй халдсан мөр. За нилээж одоо томхон хүүхэд унтсан юм байна да. Сайхан алдтай мөр байна. Доогоороо их одоо 50хан сайхан зайтай мөр халдсан мөр өнөөдрийн нааданд бас л одоо үзүүр эдэн мөрөн дээр очиж мэдмээр хөтөө одоо уршилж байгаа мөр байна да. Хүүхэд нарай том юм да. Ачаагийн жоохон хөнгөлөө тавьсан бол үзүүрийн тавтан мөртөө ер нь одоо ойрхон уралдаж байж мэдмээр мөр байгаа харагдаж байна шүү. За энэ эдэн мөрний хамгийн ард талд нь мөрд одоо дөнгөж ирэнгүүтээ хөнгө авч байсан. Дорн аймгийн Баян уус сумын яаж Батагийн Батардны хурдан халтар мөр одоо энэ гараад ирсэн. За бас одоо хайхтар том хүүхэдтэй юм аа. Дөрөвдөр Хинтээ аймгийн Нөрвөлөн сумын аймгийн алдарт байж аймгийн за юураагаа сумын алдарт бие төвшин жиргалын хурдан хүрмөр нь одоо гараад ирсэн. За энэ хүрмөр чадвар аргагүй одоо хурдан мөрдөө өнгөрсөн жил хэрлэнгийн 190 жилийн үед одоо түрүү магнад урдж байсан. Дорн аймгийн хөлөн бүрсэн үүсгэн байгуулагдсан 90 жилийн үед аригж ирсэн ийм одоо хурдан мөр байгаа. За аймгийн алдарт бие Жамингийн экотын хурдан зээлмөрөөс одоо 3 дээр одоо урьдчилаад байгаа. За Батагийн Батардны хурдан халтар мөр тархин цайхан уралцаар одоо үлдээ. Дөрвөн мөр нь одоо өн дээр явжлаа. Өнгөн дээр нь Хинтээ аймгийн Баян алдарт сумын үеаш дуурд шин Батуйгийн хурдан цоохормор гарч ирсэн. Амун хүзүүн дээр нь хээрмэр гараад ирсэн. Хинтээ аймгийн Нөрвөлөн сумын гамбрын очротын хурдан хээрмэр соёолондоо сумынхаа нааданд айрагдаж байсан мөр ард дээр нь яваад Хинтээ аймгийн Нөрвөлөн сумын Жаргалан тугийн аймгийн алдарт байж Жамингийн экотын хурдан зээлмэр бол одоо Нөрвөлөн сумын үүсгэн байгуулагчдын дүүх 90 жилийн ам бэрзингээл нааданд яг энэ дуган дээр нь одоо түмний ихэнх алтан жил өргөж ирсэн ийм одоо хурдан мөр байгаа. Хан Хинтээ аймгийнхан бэр нааданд мөн одоо айрагдаж байсан. Энэ зээлмэр Хинтээ аймгийн Нөрвөлөн сумын Юурагийн төвшин жиргалын хурдан зээлмэр юм байгаамаа. Үзэгчтэй Юурагийн төвшин жиргал гэдэг залуу сүүлийн үеэс одоо аавынхаа уяаны эрдмийг өвлөн авч энэ цагт одоо Нөрвөлөн нутгийнхаа нарыг, улс нутгийнхаа нарыг бас одоо очсон наадан болгондоо гаргаж байгаа юм одоо сайн залуу уяач хүндээ. За Батуултын хурдан саармар халдсан мөр тэгнэ хойноос одоо орж ирээд за халтар мөртэй одоо холбоод авах шиг боллоо. Дорн аймгийн Баян уус сумын яаж Батагийн Батардны хурдан халтар мөр. За хоёр их том хүүхэдтэй халдсан мөр халтар мөр хоёр одоо үзүүрийн тасарсан дөрвөн мөрний ард дээр яваад байгаа. Дорн аймгийн хөлөн бүр сумын яаж Гомсрынгийн хурдан халиомор орон нутгтан бол олон дөрвөлж яригдсан ийм одоо хурдан мөр байгаа. Хөлөн бүрийн 90 жилд одоо айрагдсан санагдаад байх юм да. За Шижирбаатарын хурдан халтар мөрний ард тал дээр Хинтээ аймгийн Батнар уус сумын яаж Инквери хурдан мөр гараад ирсэн байгаа. За Хинтээ аймгийн Батнар уус сум гэдэг бол одоо томог өхүүрийн талд оршдог ийм одоо нутаг байгаа. Эхэдсэн мөгөд Чингис хааны шатал зэрэг Боорчин одоо өлгийн нутаг. Хинтээ аймгийн Нөрвөлөн сум гэдэг бол одоо их заргаж Шихийн хотын өлгийн нутаг гэдгийг одоо үзэгч та авах мэднэ. За Бормор тодулаан шаргацтай хүүхэдтэй Бормор Хинтээ аймгийн Батнар уус сумын яаж Наран нимгэн бэрж явсангийн хурдан Улаамар нь одоо урьдчилаад байгаа. За араас одоо ягаан цэжнээтэй хонгормор орж ирлээ. Энэ бол одоо сумынхаа нааданд 3 жил дараад нь дөрүүлээд байгаа. Ариун мэрийн гэрэл өчрийн хурдан Ухаамар барагч одоо мөн шиг харагдлаа даа. За энэ нөгөө автан бүүгээ хурдан хул алагмөр одоо мэдээхэн ойшилсан байна. За хамгийн ард талд нь яваад хонгор Ухаамар завараг мөндөө Хинтээ аймгийн Нөрвөлөн сумын ариун мэрийн гэрэл өчрийн хурдан Ухаамар шүтлэн үрээ хөлөн бүрд одоо дөрүүлээ хязгаалan соёолон хавчиг 6 наснда суманда 3 жил дараад нь дөрүүлээд байгаа. Өнгөрсөн жил 6 настай хавчигмөр сумандан дөрүүлчихэд Батнарын бүсийн уралдаанд мөн одоо айргийн дөрөв дуртасан өнөө жил дүнсэр 7 настай ийм одоо хурданмөр байх чиртэй байгаа юм. За ингээд арын хитэн мөрнөөс одоо үзүүрийн мөрдөнд очиж уралдахмаар одоо гарч иж мэдмээр юм байна да. Дорн аймгийн хөлөн бүрс мөн яаж Гомсрынгийн хурдан халиомор одоо хийн дээр тэр нэлээд цаагуур одоо урьдчилаад байгаа да. За энэ одоо тэр цаадны сайхан хөндийгөр уулзгол одоо урсаж байгаа. Улс нутгийн одоо сайхан удам зэлгэр хөндийгөр одоо хөлөг мөрн уралдаг Хинтээ аймгийн Нөрвөлөн сум. За улс урд 2018 уралдаана үнэхээр өргөндлөгээр сайхан зохион байгуулж байна. Батагийн Батардны хурдан халтар мөр одоо жоохон ойшилсан. Хинтээ аймгийн Нөрвөлөн сумын Батуултын хурдан байдгүй халдсан мөр одоо өнөөдөр нааданд үзүүрийн тавтан мөрөн дээр очиж ирэн том мэдмэр хөлтэй яваамаар байна да. Хүүхэнд одоо арай жаахан томох юм. За ос одоо хууль гарцсан байгаа да. 12 наснаас дээш насны хүүхдэр одоо хаврын одоо удирал 5 сарын 1 хүртэл одоо мөр орнуулнаа гэж энд бол одоо бүх одоо хурдан мөр уралдаан жүгтүүд 12-оос дээш настай хүүхдийн байгууллагын хамт олон бол одоо албан ёсоор одоо хүүхдийн уралдаан жүгтүүдийн аюулгүй байдал за насыг одоо шалгаад ингээ уралдааны замд гаргасан юм байна да. За энэ эдэн мөрний хөнгөн дээр Хинтээ аймгийн Нөрвөлөн сумын Жаргалан тугийн аймгийн алдарт бие Жамингийн экотын хурдан зээлмөр өөрийнх нь одоо унган мөрдөө толгой хээлдэг зээлмөр нь одоо хэвээр яваад байгаа. Түүний ардал дээр Юурагийн төвшин жиргалын хурдан хүрмөр ахаа цаадалд нь Хинтээ аймгийн Нөрвөлөн сумын яаж Гамбрын очир хотын хурдан хээрмөр гэсэн одоо Нөрвөлөнгийн уралмар гараад ирсэн уршилж байгаа. За Нөрвөлөнчүүд одоо их насны мөрдийн уралдаан дээр Баттайхан сайхан наадаж мэдмээр юм аа. За цоохормор харин одоо нэлээс ирэхэн болоо явсан байна. Хинтээ аймгийн Баян алдарт сумын яаж дуурд шин Батуйгийн хурдан зоохормор Хинтээ аймгийн Нөрвөлөн сумын унаган атуу. Хинтээ аймгийн Нөрвөлөн сумын Баатай гэж залуугийн одоо унаган атуу юм байна да. За 2 жил дараалан Баян алдартаа одоо ам хөдөлгөөн дурталчаад байгаа. Хинтээ аймгийн Баян алдарт сумын ган эрдний Саруул уян гэдэг залуугийн одоо хүрэн мөрөнд одоо 2 дараалчаад байгаа юм байна да. Саруул уянгийн хүрэн мөр одоо соёолондоо дөрүүлээ хавчиг 6 наснда ам мөн одоо дөрүүлсэн байгаа. Энэ зоохормор тэгэхэд одоо хоёуланд нь ам үзүүлчихэд байгаа ийм одоо хурдан мөр. За хэдэн өдрийн өмнө Хинтээ аймгийн Баян уус сумд
зохион байгуулагдсан одоо аймгийн зүүн бүсийн хурдан мөрдийн уралдаанд их хооноос одоо эрчтэйхэн орж ирээд 9-д хурдалж байсан юм аа. За ер нь одоо голын бэр их сайхантай, тариг толгой мандагтай. За буурал мөрч бас л одоо хурдан мөр байна өө. За цоохор мөрнүүдийн нааданд одоо ер нь саралцсан сайхан тагвартай байгаа мөр байна да. Хэнтэй аймгийн Баян гадар сумын Дурд Шин Батбигийн хурдан цоохор мөр улс хурд 2018 уралдааны хурдын их насны мөрдийн уралдаан шанд шалгаж буй Жирган хурдан өмнө их үеийг газрын цэжинд гарч ирэхэд мэдээ одоо сэрэгхэн сайхан гарч ирэх хөтөлсөн байгааг үзэгч та охин гарлаа. За цоохор мөрч ер нь одоо ингээ салик авсан уужрах юм байгаа үлгөө те. Өнөөдөр ер нь одоо дөрүүлнэ гэж үзэх юм байгаа үлгөө те. Хэнтэй аймгийн Баян гадар сум Монгол улсын мандаа хончгийн судмын нутаг. За ингээд Хэнтэй аймгийн Нариулан сум за уудан дээр Монгол эх орны минь зүрхэн дэлтэн нэршдэг Хэнтэй Нариулан улс нутгийн одоо зэнкэр хөндий уран дэшаархны өрөөл зохион байгуулагдж буй улс хурд 2018 уралдааны хурдан ихэнх системээр одоо барианд орж ирж байгаа торгон мөчийг үзэгч та охин гарч Хэнтэй аймгийн Баян гадар сумын үеаш Дурд Шин Батбигийн хурдан зоогормор төрүүлэн гэж төмөн олныг өсөж Хотмогны торгон жолоо өргүүлсэн бол Хэнтэй аймгийн Нариулан сумын аймгийн алдарт бие Жамгийн хотын хурдан зэрдмэр ам хүзүүн дурдаллаа толгой хилээр орж ирж байгаа та охин гарлаа. Юурагийн төвшин жаргалын зэрдмэр айргийн 3 Хэнтэй Нариулангийн ам бүргийн очир хотын хурдан хэрмэр айргийн 4 дурдаллаа. Үзүүрийн 4 хойноос одоо нэлээ хоолын багч нь вэ. Арын хэдэн мөрнийхэн өнгөн дээр Хэнтэй аймгийн Нариулан сумын аймгийн алдарт бие Сүхэн Шижир баатарын одоо хурдан бурмөр нь байна. Мөн одоо Хэнтэй аймгийн Батнар сумын Наран жимгийн баяр жавхлангийн хурдан Улаамар байна. Хэнтэй аймгийн Нариулан сумын Ариун бэрийн гэрэлтэй Ухаамар байна. За ингээд айргийн дав Шижир баатарын хурдан бурмөр хурдалж Хэнтэй Батнар бас баяр жавхлангийн Улаамар 6 Нариулангийн гэрэлтэй хурдан Ухаамар додоо дурдаллаа. Хатан бүгийн хурдан харамар одоо мэдэн дээгүрхэн орлоо. Шижир баатарын сартай хонгормор нь одоо 10 дотор орох шиг боллоо. За Батнарын мөнгөн багны хурдан шаргамар бас одоо мэдэн дээгүрхэн ороо явчих шиг боллоо. Хэнтэй аймгийн Нариулан сумын Хөдөнбөр сумын яаш Хомсрынгийн хурдан халиумөр за Дорнодын дэшүүлбэрийн Гамбаттын хүрэн гэсэн ийм мөртүүд орох шиг боллоо. Хатан бүвэ хул алгамар нэг 20-ийн баг цагаар орж иж байгаа харагдах юм да. Гарсан цагаасаа дархин дурлаад өсө одоо нэг 20-ийн баг цагаар орж ирсэн 98 номертой мөрцөн Дорнодын Баян уулын Батмтгийн Батмрын хурдан Ухаамар бас одоо 20 гаргаж орж ирж байгаа харагдаж байна. За ийхүү хурдан их насны мөрдийн уралдаан өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдаж барианд орлоо. Нэг Хэнтэй аймгийн Баян гадар сумын Дурд Шин Батбиг гэдэг сумын алдарт уяач. Миний бодомор өнөөдөр Нариулан сумын сумд ирж сайхан төрүүллээ тэгээд миний морины гарал огшил гэвэл Нариулан сумын манай Төмөнд гэдэг оё гэдэг үг гэдэг юм аа оройд. Оройд над шүтлүүрээ гэж ийсэн. Баатаа юу. Тэ баатай. Тэгээд шүтлүүрээ надад соёолмор суманд аман хүзүүлээд сумынхаа баяр нааданд хавчигмөр сумын баяр нааданд аман хүзүүлээд тэгээ энэ жил 7 төмөр шинийн 9-нд манайд суманд оролдоалга болоо тэрэнд дөрвөлсөн. Сая Баяад зүүн бүсэд очиж нэг 9-сэн. Тэгээ өнөө энэ ч Нариуланд ирээд төрүүллээ. Тэгээ ингээ өнөөдөр Нариуланчуудаа сайхан наадам хийлээ. Тэгээд ирэх гарч байгаа нохой жилдээ бүгдээрээ сайхан морин хурдан унсан хүүхдэн цоос хэрэглэн байх үлцэтэй сайхан яриулыг дэвшүүлье. За би Гамбарын очир хот гэж юм байна. Хэнтэй мөн оролцсон боо яач. За eerмэр урд нь яадаг гэсэн. Миний eerмэр соёлында нэг сумын ам үзүү нэг аригтай одоо. Тэ манай унга одоо юм ба. Унга одоо манай сумын алдарт уяач Гамбар гэж юм байдаг юм аа. Тэ. Тэр үний eerмэр хэд оролцож байна. Өнөөдөр 2 оролцож байна. Тэ. Сая алдарт очиж 12 дээр орсон, 20 дээр орсон. Тэ. Сая ирж ам үзэж байна энд. За намайг аймгийн алдарт шижир ардын сумын алдарт халтар гэдэг хүн байна. Энэ манай аавын морь. Одон могшлог бол Оронтой аймгийн Өлөнбөр сумын алдарт Дашмаг гэдэг хүний одомтой манай аавд бэлгэн төгсөн морь байгаамаа. Өнөө жил яадаг. Энэ жил Өлөнбөрт нэг жижиг наадамд 6-алчаад ирсэн. Баяа он бүс очоод 21-ээр орчод ирсэн морь. За Хэнтэй аймгийн Нариулан сумын алдарт зүйт их хот байна. За зэрд мөрний огшил. Зэрд мөр яг хэвчээ миний унгаа дул та. За зэрд мөр яадаг хүчээ. За зэрд мөр аймгийн
Бүсэд 2 аймгийн ардын өвсөлийн наадамд нэг айрагтай. Тэгээд сумын 90 жилийнхаа төрүүлсэн. Ер нь нийтдээ нэг 17-8 ордод айраг зүр авсан мартаа. Өнөө жил дангууд авахгүй. Өнөө жил Баяоны бүсэд очиж 14-оор загсан. Тэгээд одоо 2 сая зал явчихсан. Сумын алдарч шуураагийн төвшин жаргалдаг юм байна. Хойн унгаа одоо аавын унгаа. Өнөө жил яаж уралдав? Энэ жил шинийн 3-нд дадал амаа үзүүлээд Баяа адрах шинийн 9-нд хамаа үзүүлээд Хэнтийн цөмөст Баяа уваад 11-аар дахиад энэ дээрээ өнөөдөр 3-аар орж байна да. Ордныхын томоохон амжилт. Торнтын хөлбөмбөрийн 90 жилийн ойд хайргажсэн. Нодлон хавар болсон Хэрлэн сумын 190 жилийн ойд төрүүлсэн. Тэгээд нэг аймаг сум нийлээд нийт 12-3 харагдаад байна да. За энэхүү Хэнтээ аймгийн Нориулын сумнаа Жидүрийн хавар уламж толгойн зохион байгуулагддаг Улс урд 2018 уралдааны хурдан их насны мөрдийн уралдаанд төрүүлж яригдсан хурдан хөдөлгөөдийн алдар цолыг дуудлаа. За их насны мөрдийн уралдааны дөрөв мөгнөөр Хэнтээ аймгийн баян алдар сумын яаж дуурд шин матуйгийн хурдан зоогормор хурдсан бол Хэнтээ аймгийн Нориулын сумын аймгийн алдар яаж Жамингийн котын хурдан зээртмөр ам хөдөлгөөнд дурдсан. За медалийг нь Уран дэвшмөрийн спорт вэштинг холбооны тэргүүн аймгийн алдарт үеаж Нямдөржийн Батнаран одоо гардуулан өгж харагдаж байна. Хэнтийн Нориулынгийн Юурагийн төвшин жаргалын хөрөмөр айргийн 3 дурдсан. Нориулын сумаас гам бүргийн очир уртын хурдан хэрмэр айргийн 4 дурдсан. За айргийн 5 бол одоо Хэнтээ аймгийн Нориулын сумын аймгийн алдарт үеаж Сүхийн шижир баатарын хурдан мормор хурданжээ. Батуйг танаа Жидүр уламжлалын зохион байгуулагддаг хаврын улс урд уралдаанд их наснд таны уучлаас цоогцсны шамс хурдан хөдөлгөөн Төрөө магнад хурдж, ойсон эзэн уралдаан шуугад, хурсан өмнөийг цэнгүүлэн, харган жолоо өргөсөнд баяр өргөж, өргөндлөл хатгалуулж автан медаль мөнгөн шагнал, өн үхээ зүйлээр шагнав, жаргалтандоогийн иргэдийн төлөвлөлтөд уран засаг дарга, зохион байгуулагч комисс. За баяр хүргье. За ингээд түрүү мөрний шагналыг за Хэнтээ аймгийн Нориулын сумын засаг дарга Хүрв дөржийн алтан гэрэл одоо гардуулан өгч баяр хүргэж байна. Хэнтээ аймгийн баян алдар сумын яаж дуурж дашин Батуйг гэдэг үеж одоо Нориулын унган хурдан зоогормороо унган нутгийнхын дэвжэн дээр ирж урамтай сайхан урдлуулан түрүү мөгнөд урдлууллаа. За шинэхэн аймгийн алдарт уран дэвшмөрийн спорт вэштинг холбооны тэргүүн Нямдөржийн Батнаран одоо ам үзүүнд урдалсан аймгийн алдарт үеж Жамингийн котын хурдан зээлмэрний байшинлыг гардуулан өглөө 3 урдалсан Юурагийн төвшин жаргалын хурдан зээлмэрний байшинлыг аймгийн алдарт үеж Сүхийн бэрийн сайхан гардуулан өглөө. За 4 урдалсан мөрний байшинлыг Жаргалан догийн засаг дарга Ган Сүхийн мягмар дэш одоо гардуулан өгж баяр хүргэлээ. Энэхүү уралдааныг одоо Нориулын сумын Жаргалан дог бол одоо гардан зохион байгуулж байгаа. За энэхүү хурдан их насны мөрдийн уралдаанд төрүүлж яригдсан хөдөлгөөдийн алдар цолыг одоо шагналыг гардуулан өгж баяр хүргэлээ. Төмний их интертеймент
үзүүлж байна. Ширээтэй загсан намхтай соёолон хар мөрийг отрын бүс нутаг хэрлэн бие улаанаас алдсан тул олж өгсөн болон баттай сураг хэлсэн хүнд өндөр шагналтай. Холбоо ор гутас 99 10 14 40. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум болон Дорнод аймгийн Булган сумын зааг Дармын ухаа гэдэг газраас 2 гуйндаа нэвт дарсан цагаан өсөн задгаа уйлан намхтай 10 гаруй тоныг алдсан тул олж өгсөн болон баттай сараг хэлсэн хүнд өндөр шагналтай. Холбоо ор хотос 94 49 37 12 91 06 99 2017 оны 9-р сарын дундуур Хэнтэн аймгийн Баян нутаг сумын нутаг Хүрээ уулын хойноос цагаан өсөн Монгол өчийн бие тамхтай дэлхтээ улаан хэрүүрээ алдсан тул олсон болон баттай сураг гаргасан хүнд маш өндөр шагналтай. Холбоо ор хотос 95 95 32 32 91 91 04 98 94 91 80 88. Хоёрын 18 оны 1-р сарын дундуур Дундгой аймгийн Дэлгэр ханга агуулгын өврөөс задгаа уйлан дамхтай сартай хонгоргүй хар даахтай, Давхар саран дамхтай хээргүй хээр даахтай, Алах хатуур тамхтай хээргүй хээр даахтай, Алах хатуур тамхтай халиун үрэ, саарл үрэ, хул үрэ, зээр дүрэ, саран дэвсгэртэй чандман дамхтай сартай зээрд байдс зэрэг алдсан тул олж өгсөн болон баттай сураг хэлсэн хүнд өндөр шагналтай. Холбоо ор хотос 99 11 67 98. Малчид та бүхэн алдсан малын дараа бид бүхнээр дамжуулан орон нээр түгэх боломжтой боллоо. Харилцаг хотос 8806 3063 Уйнд мал сүргээ хайрлан хамгаалцгаая. За энэхүү Хэнтэн аймгийн Оригдон сумын Жаргалан дугаас сумын хаан цагдрын хамгийн газар болон уран дэвшмөрн спорт уяжтын холбоотойгоо хамтран зохион байгуулж буй Улс хурд 2018 оны хурдан соёлын насны мөрөд харааны зурхаараа хөдөлсөн байна. За хурдан соёлынгийн уралдаанд газар дугларсан 50 гаруй хурдан шандас өмнө ихөөд өнөөдөр их хоёр цэнгэл нааданд алтан доосон өргө шанд шалгаар хинхүү одоо харааны зурхаагаар одоо хөдөлсөн байгааг үзэгчтэй харж байна. За эдэн дотор бол одоо сүүлийн үед сумар нутагтаа тогтмол дөрүүлж харагдж байгаа олон хурдан хүрээнүүд мордсон. За цаа талд нь бол одоо нориулын өмнө одоо шүтэн болсон 3 дэш хайрхан одоо зөндөрлөн байгааг үзэгчтэй харж байгаа. Тэр сайхан хайрханыхаа нэрээр бас одоо морин спорт уяжтын холбоогоо нэрлсэн Хэнтэн аймгийн Оригдон сумын уран дэвшмөрн спорт уяжтын холбоо Сэдрийн хамгийн газар нь
одоо хамтран энэ уралдааныг жаргалан тогтоогоо одоо хамтран зохион байгуулж байгаа. За ерөнхий зохион байгуулагч жаргалан тог. За энэ уралдаанаа бас одоо Нариулын сумын дөрвөн баг одоо ингээд чийлүүр одоо уламжлалган ээлжлэн одоо зохион байгуулж ирсэн дүүхтэй. Өдгөө 12 дахь жилийн амжилттай заахан зохион байгуулагч энэ их уралдааны хурдан соёлын насны мөрдийн уралдаан шанд шилэг хурдан хөлгөөд дарааныхаа төхөөрөмжөнд одоо гүйцэд заахан хөрж байгаа торгон мөчийг үзэгчтэй ахын гарч байна. Сайхан таралсан застай байгаа. Өвсөн сайхан алиурсан байна. За Нариулын нутаг үнэхээр бас одоо өнтөө сайхан орсон байна. Өвлийг өнтөөд авсан өргөн авартай инг сайхан золгосон байгаа. Одоо бол одоо ерөн сайхан малын амны дүүрэн сайхан таралсан застай байгаа. Аргагүй бас одоо наадаж баймаар ийм одоо сайхан өдөр тохиосон тэнгэр хангай байсан нар яасан сайхан налгар өдөр Нариулын сумын улс хурд уралдаан бол одоо зохион байгуулагдаж байна. За ингээ хурдан соёлын эрх хэлбэлэн болсон. За оржилөө. Хинтэн ангийн Нариулын сумнаа жилүүр уламжлалган зохион байгуулагддаг улс хурд 2018 уралдааны хурдан соёлын насны мөр гарааныхаа зурхаагаас нэгэн зэрэг сайхан гэрэлээ. За хурдан соёлынгийн уралдаанд газар газрын хурдан шандас тэв гарагийн хурдан үрээнүүд үртгүүлээд одоо морцсон төхөөрөмжн дээр бол одоо ямар нэгэн бүтээл амаргаангүй нэгэн зэрэг одоо сайхан гэрэлсэн ягаан нээлттэй өгөхөтэй хүрэн үрээ одоо мэдээ хойхон над гараад ирсэн уршаалаа хинтэн ангийн надад сум яаж улаа хүүгийн намтрын хурдан хүрэн үрээ одоо гарч ирсэн болтой байна. За энэ наадтаар одоо сайхан хул үрээ гараад ирсэн байна. Дорн ангийн баян улсум яаж мөнгө чулууны хурдан хул үрээ шаргалаг өвцтэй өгөхөтэй гарч ирсэн уршаалаа. Улаан өвцтэй өгөхөтэй сайхан хар үрээ гараад ирсэн Дорн ангийн баян улсум яаж бацгийн зүг одрохын хурдан хар үрээ ус одоо нэлээд дээгүүрхэн гарч ирсэн болтой байна. Энэ хамгийн наадлаар одоо ногоон өвцтэй өгөхөтэй засмал далтай хээр үрээ одоо уршлаад байгаа Хинтэн ангийн Нариулын сумын яаж Бямживын хурдан хээр үрээ гараад ирсэн байна. Хинтэн ангийн Нариулын сумын Бямживын хурдан хээр үрээ цаатлын хэдэн үрээнийх нь өнгөн дээр улаан өвцтэй өгөхөтэй зээрдүрээ гараад ирсэн Хинтэн ангийн Нариулын сумын яаж наран гэрлийн өсөх хоёрын хурдан зээрдүрээ гараад ирсэн юм шиг байна. Монгол улсын додмолтой сумын сүрэнгийн үеийн оногон одоо онгайн үеийн оногон хатан сүйг тамгатай юм хурдан зээрдүрээ мортож байсан тэр одоо гараад ирэх шиг боллоо. За түүний ардал дээр сайхан саар дүр яваа Хинтэн ангийн Нариулын сумын яаж бэлэг сайхны хурдан саар дүр аман хүзүүн дээр гараад ирсэн юм шиг байна. Айргийн гурав дээр азраган ухаан үрээ усудаа гараад ирсэн уршаалаа. Энэ бол Хинтэн ангийн Нариулын сумын яаж ариун мэрийн гэрэл өчрийн хурдан ухаан халдсан үрээ айргийн гурав дээр гарч ирсэн байна. Гэрэл өчрийн ухаан халдсан үрээ. За Хинтэн ангийн баян гадар сумын яаж мөнгөд гэдэг хүний одоо онгон адуу юм байна да. За энэ хэдэн үрээнийх нь өнгөн дээр Хинтэн ангийн Нариулын сумын яаж бэлэг сайхны хурдан саар дүр одоо гараад ирсэн уршаалж байгаа. За арын үрээнүүд одоо хөл ерөн тун ширүүхэн өлтэй байгаа. Улаан амцтай өгөхтэй сайхан хар үрээ уршлаад байгаа. Энэ бол одоо хурдан хээр азарга өнгөрсөн жил утгтын хурд уралдаанд одоо тархин дурлуулаад байсан Дорн ангийн баян улсуу яаж бацгийн зүг одрохын хурдан хар үрээ гараад ирсэн одоо уршлаад байгаа шүү үзэгчтэй. За арын үрээнүүдийн хөл одоо саарах яагаачгүй байгаа мордын цууд одоо гүйц сайхан задраагүй байгаа. Өнгөний 2-3 үрээ гараад ирсэн арийнхын үрээнүүд одоо бөөндүүхэн байгаа. За 3 дээр бол одоо саар дүрээ хэвээр юм аа. Хинтэн ангийн Нариулын сумын яаж бэлэг сайхны хурдан саар дүрээ айргийн 3 дээр. За ам хүзүүн дээр Хинтэн ангийн Нариулын сумын яаж ариун мэрийн гэрэл өчрийн хурдан ухаан халдсан үрээ гараад ирсэн. За гэрэл очир уяа Хинтэн анги үсэн байгуулагдсны 90 жилийн ам бэрсэн гэл наадам хуур халдсан газрагаан бол одоо айргийн давтарлуу засгийн газрын бүсгийн уралдаанд Нариулын нутгийнхаа нэрийг гаргаж байсан сайн уяа читгийг одоо үзэгчтэй авах хүн сайн мэднэ. За түрүүн одоо сумынхан бэрсэн гэл наадам 3 жил дараа төрүүлсэн хурдан ухаан мөр нэг 6 удаагийн багцаагаар орчих шиг болсон. Хинтэн ангийн Нариулын сумын яаж наран гэрлийн өсөх хоёрын хурдан зээл татсан үрээ одоо нэлээд зэрэгхэн сайхан гарч хөтөлсөн байна. За наран гэрэл гэж одоо аймгийн алдарт бие зуртай хүн байдаг да. За хурдан хээр азрагаар нь одоо үзэгчтэй авах хүн бол одоо сайн мэдэх баг. За түүний хүү юм бол одоо наран гэрлийн өсөх хоёр гэж одоо үртэл дээр үргэлжлүүлсэн байгаа. За энэ дэлгэсний харагдаад байгаа ухаан халдсан үрээ бол одоо Хинтэн ангийн баян гадар сумын мөнгө хөлтийн оног одоо Хинтэн ангийн Нариулын сумын ариун мэрийн гэрэл өчрийн хурдан ухаан халдсан үрээ байгаамаа. За зээр дүрэж өнөөдрийн наадам ер нь шидсэн чулуу шиг юм гарч ирээ хөтөлж явах чинь вэ. Хангинсан сумнаас сойлсон он шиг юм гарч ирээд хөтөллөөдөө үзэгчтэй Хинтэн ангийн Нариулын сумын яаж наран гэрлийн өсөх хоёрын хурдан зээр талдсан үрээ улс хурд 2018 уралдааны 50 гаруй хурдан соёлонгуудыг газар дээрээс гарч ирээд нэлээд зэрэгхэн одоо сайхан хөтөллөө. За аргагүй одоо догшинхан мөлтөө ийм одоо хурдан үрээ байна. За ам хүзүүн дээр Хинтэн ангийн Нариулын сумын ариун мэрийн гэрэл өчрийн хурдан ухаан халдсан үрээ гараад ирсэн бол айргийн 3 дээр гараад ирсэн сайхан саар дүрээ Хинтэн ангийн Нариулын сумын яаж бэлэг сайхны хурдан саар дүрээ. За соёлонгууд чинь харин ер нь эргээд удаагүй хэрнээ үзүүрийн 3 соёлоо хоорондоо ч хол юм арын мөрдөөс одоо хол юм да. За жижигхэн мөрөн саар дүрээ одоо гарсан цагаасаа бас одоо сайхан үзүүрлүүхэн уралдаж байгаа үрээ байна. За энэ бол одоо Хинтэн ангийн Нариулын сумын бэлэг сайхны хурдан саар дүрээ. За одоо хойшлоо дараагийн үрээнүүдийг сайхан харуулах баха. Өнгөний 3 үрээ бол одоо хоорондоо их хол салцсан байгаа. Харийнхаа үрээнүүдээс бол одоо нэлээд сэрэгхэн болцсон. За ари хэдэн үрээ одоо бөөндүүхөө яваад байгаа. Ари хэдэн үрээнийх нь өнгөн дээр Дорн аймгийн Адуун чулууны уурхайн 60 жилийн ам бэрсэн гэл наадам дааган насандаа харагдсан. Дорн аймгийн Матад сумын Монгол улсын алдарт бие гэлгийн жидраа агсны одоо оногон адуу Дорн аймгийн баян улсын бие Ганбаатарын очир дөрийн хурдан сахтай ухаа ураа гарч ирсэн бол хүрэн үрээнээс одоо айргийн давтар гараад ирсэн байна. Дорн аймгийн баян улсын бие Ганбаатарын очир дөрө гэдэг залуу одоо 2 соёлон мордуулж ирсэн хоёулан одоо сайхан гараад ирсэн азраган ухаа хонгор байна. Өнгөн дээр морин зэр төрийн түүнийх нь ард тал дээр одоо гараад ирсэн юм шиг байна. Сэнкэр уцтай үхэтэй
харуулын Төв аймгийн алтан булаг сумын байж Батцүрэнгийн хар гэдэг үрээ одоо гарч ирсэн байна да. За мэдэн том хүүхэд унчирсан жижигхэн шагаан шиг сайхан харуулаа засмалтай харуулаа уршилж байгаа. Төв аймгийн алтан булаг сумын байж Батцүрхийн хурдан харуулаа. Төв аймгийн алтан булаг сум. За хатан дууны масал одоо хурдтай нутгуудын нэг да. Улсын хөрсөнгөд нааданд ариг төрүүлсэн мөртийнхөө доогоор ус одоо Монгол улс таныг үзүүрийн 5 суманд одоо жагсаж мэдмээр л одоо хурдтай нутаг алтан булаг байгаа. За цэнхэр утастай хүүхэдтэй сайхан хүрэн үрээ одоо уршилж байгаа харагдаж байна. Тэр бол одоо Энтэй аймгийн Нөрвөлөн сумын байж оргил сайхны хурдан хүрэн үрээ гараад байсан уршилж байгаа харагдаж байна. Энэ наадлаар одоо сайхан засмалтай хүрэн зэр дүрээ нэг одоо уршлаад байгаа юм да. Хүүхдийн номер харагдахгүй учраас одоо энэ арай танигдахгүй үрээ баг шиг байна. За ари үрээнүүд одоо сайхан морин халдсан үрээ бас одоо гараад ирсэн байна. Тэр Энтэй аймгийн Нөрвөлөн сумын байж Бандрагчин бүрүүжлооны хурдан хүрэн халдсан үрээ энэ хэдэн үрээний өнгөн дээр одоо гараад ирсэн уршилж байгаа болтой байна. За тийм байна. Бандрагчин бүрүүжлооны хурдан хүрэн халдсан үрээ араас одоо ахаа сайхан гөхөлтэй цагаан зоогор руу нэг орж ирсэн. Энэ бол одоо Дорн аймгийн Баян улс сумын яаж хан зүрэнгийн ан үеийн хурдан зоогор руу орж ирсэн уршилдаа. Дорн аймгийн Баян улс сумын яаж хан зүрэнгийн ан үеийн хурдан зоогор руу одоо 15 оны жавхлан жиргийн хурд руу төрүүлж ирсэн. Сүхбаатарын Баян нэлэрсэн юм яа. Амнин зүрэнгийн аюулгүй хурдан Будамбарныхын төрсөн дүүрэн юм байна л да. Хурдан Будамбар засгийн газрын бүсийн уралдаанд 2 удаа 7 дурдсан ийм одоо хурданбар байгаа. Сайхан ном ухаан ураа гараад ирсэн. Энтэй аймгийн Нөрвөлөн сумын Батөргөлийн ухаан ураа мөн одоо дээгүүрхэн сайхан гарч ирсэн уршилдаа. Адрагын ухаан хонгороо одоо гараад ирсэн уршилж байгаа. За энэ одоо ахаад одоо ягаан авцтай үгээтэй сайхан хонгороо гараад ирсэн. Төмөр өчрийн хурдан хонгороо мөн одоо гарч ирсэн болтой байна. За ингээд 10-ийн бүрэн дээр яваад уурэнүүдийг одоо үзэж та бүхэндээ сайхан харуулсан. Энтэй аймгийн Нөрвөлөн сумын улс орд 2018 уралдааны хурдан соёлын нэмэрт Гарааны хаан зурхай газрын газрын талд одоо үндсэндээ орж ирсэн байгаа. За энэ хэдэн үрээний одоо дунд талд нь яваад бараа авцтай үхэтэй морин харуу яваад одоо Энтэй аймгийн Нөрвөлөн сумын яаж Бандрагчин бүрүүжлооны хурдан хүрэн халдсан үрээ юм шиг үзэгчтэй. За одоо өөрчлөлт үзүүрийн хөрөнүүдийг дахиад сайхан харуулсан бүрүүжлооны хүрэн халдсан үрээ энэ өршилж байгаа юм байна. Сайхан одоо 4 жил босоод ухаан хүрэн халдсан үрээ марж ирсэн. Энэ одоо өршилж байгаа харагдж байна. Дорн аймгийн Баян улс сумын яаж хан зүрэнгийн ан үеийн хурдан зоогор үрээ. За шүтлэндэн бол одоо улс уралдаанд айрагдж ирсэн юм одоо хурдан үрээ өнгөрсөн жил Баян улс сумынхан бэрс ингээд наадмын түрүү мөгнө дурдсан үрээ юм байна да. За мэдэн том хүүхэд унжигсан ахар духан дэлтэй сайхан хүрэн үрээ уршилсан. Энтэй аймгийн Нөрвөлөн сумын яаж оргил сайхны хурдан хүрэн үрээ байна. Ахар дэлтэй хүрэн үрээ оргил сайхны хүрэн үрээ юм байна. За тархин дурлалаад байсан Энтэй аймгийн Нөрвөлөн сумын яаж бэлэг сайхны хурдан саараа хөл жаахан саарсан гэмээр харагдаж байна. Цэнхэр утастай хүүхэдтэй морин харуу одоо уршлаад байгаа. Энэ бол Төв аймгийн алтан булаг сумын яаж Батцүрэнгийн хурдан харуу. Өнгөн дээр нь Дорн аймгийн Баян улс сумын Батцүрхийн зүг одрогын хурдан харуу. Ахаад одоо сайхан ухаан ураа гараад ирсэн Энтэй аймгийн Нөрвөлөн сумын Бямдурчийн хурдан савтай хонгороо байна. За Энтэй аймгийн Нөрвөлөн сумаас одоо Хүрзрэнгийн Бямдургийн хурдан ухаан ураа гэж одоо улс орд уралдаан болон Хэрлэнгийн 190 жил дадлын бүсийн уралдаан ингээд олон ном нааданд аригд төрүүлсэн хурдан ухаан соёлон байх ёстой. Одоо энэ уралдаанд арай мартаагүй юм шиг байна. Баян овоогийн үлсийн уралдаанд одоо 7 турдалсан байгаа. За энэ ухаан хонгороо бол одоо Энтэй аймгийн Нөрвөлөн сумын байж Бямдурчийн хурдан савтай хонгороо. За үзүүрийн хэдэн үрээний ардаар гараад ирсэн байгаа. За хол өтлөөд үсэн зэр талсан үрээ. Харин одоо жоохон суусан багч нь вэ. Наран гэрлийн өсгөрийн хурдан зэр талсан үрээ. За ер нь одоо нэлийн хол салсан байсан. Одоо хөл жаахан саарсан байна. Дорн аймгийн Баян улс сумын үеаж Гамбатын очир дэрийн хурдан сартай ухаан үрээ одоо энэ өршилж байгаа. За сартай ухаан үрээ сумынхаа нааданд айрагдсан ийм одоо хурдан үрээ байгаа. Дорн аймгийн Матад сумын Монгол улсын алдарт байж гэлгийн ядраа агсны ядууны угшаалтай ийм одоо үрээ байна да. Энтэй аймгийн Нөрвөлөн сумын байж ариун мэрэгэл гэрэл очрын хурдан ухаан халдсан үрээ сая ярагдаад өнгөрсөн бол Дорн аймгийн Баян улс сумын байж Гамбатын очир дэрийн хурдан сартай хөрөн үрээ өнөөдрийн нааданд нэлээд зэрэгхэн сайхан гар дээр хөтөлсөн байна. За энэ сартай хөрөн үрээ шүтлэн үрээ сумынхаа нааданд 6 дурдсан хязгаардан үрээ өнгөрсөн жил одоо Баян улс улсын Дорнын баг гурвансны бүсийн уралдаанд айргийн уралдаанд сумандан ам үзүүлсэн яг энэ дуун дээр одоо Нөрвөлөн сумын бэрс ингээд наадсан түрүү мөгнө дурдсан тийм одоо хурдан үрээ байгаа. Дорн аймгийн Баян улс сумын яаж Гамбатын очир дэрийн хурдан сартай зэр дүрээ. За энэ зэр дүрээ одоо хэдэн хоногийн өмнө дээр Дорн аймгийн Баян дүмэн сумын зохион байгуулагчсан Уяашдын холбооны нэмжид таврын бүсийн хурдан мөрдийн уралдаанд дөнгөж ирэнгүүд одоо нэлээд зэрэгхэн хөтлөө гарч ирсэн юм да. Энэ сартай зэр дүрээ мөн баг шиг байна. Дорн аймгийн Баян улс сумын яаж Гамбатын очир дэрэ гэдэг байж 2 үрээ мартуулсан байгаа. Хангар ураа одоо 3 дээр урьдаад байгаа. За энэ дэлгэсний харагдаж байгаа ухаан халдсан үрээ бол одоо Нөрвөлөн сумын яаж ариун мэрэнгэрл очрын хурдан ухаан халдсан үрээ Энтэй аймгийн Баян улс сумын Мөнхбол гэдэг хүний одоо онохон адуу юм байлаа. Ухаан халдсан үрээ бол одоо ер нь бас гарсан цагаас ахад сайхан дарахын дурдаа сайхан сумтайхан үрээ байна. За Дорн аймгийн Баян улс сумын яаж Гамбатын очир дэрийн хурдан сартай ухаан хонгороо одоо энэ өршилж байгаа. За Баян уулынхан бол одоо Нөрвөлөн гэж аргагүй одоо оттойхон сайхан наадаг. За Энтэй аймгийн Дадал сум за мөн одоо Дорн аймгийн Баян уул Хөлбөмбөр зэрэг сумдаас одоо уяашид орон олон ирж одоо уралдаг ийм одоо сайхан ээлтэй алтан дэвжээ байгаа. За дөрөв дээр яваад хонгороо Нөрвөлөн сумын Мямдурчийн хонгороо. За айргийн 5 дээр одоо хар ураа орж ирсэн юм шиг байна. Дорн аймгийн Баян улс сумын яаж Батцүрхийн зүг одрохын хурдан хар ураа бол одоо ингээд айргийн 5 руу ороод ирсэн өршилж байгааг үзэгчтэй ахын гарч байна. За Батцүрхийн зүг одрох гэдэг байж
хэдэн хоногийн өмнө дотоод орныхоо хаврын бүсийн хурдан мөрдийн уралдаанд сайхан мөрөн зэвдрээ одоо 6 дурдлуулж байсан. За азарган харуулын одоо нориулын нутагт авчираад улсын зэнгэр хөндөд одоо үзүүрийн 5 хүрээд гаргаад ирсэн өршлөөж байна. Дорн ангийн баян уусам яаж хамзрын үеийн хурдан Монгол эх орныхоо онгон байгалийн зэрлэг цэцэгсийн шимээр өрн дорны дэвшилтэт технологиг хослуулан үлэмж төгөлдөр бүсгүй танд зориулсан бүтээл талын цэцэгсээс таны ярьсан Bosch брэнд хөгжилтэй аялал компани Улаан Этгэлт хамт Манжуураас эхлээд хайлаар Бээжин Утайгүнбү Таиланд, Вьетнам, Хайнан, Дубай, энэтхэг гэх мэт олон чиглэлд аялал зохион байгуулдаг. Хөгжилтэй аялал компани таны аяллаа этгэлд дотны түнш байж чадна. Mask Production төлөвлөж байна. Монголын хошмурлгийн Mask Production хөгжиж байна да. Цоошин энэтхэг хөтөлбөр 3 дугаар сарын 10-наас өдөршний соёлын төвөрдний тайснаа өдөр бүр 19 цагтар. Эрэгзэнгийн чойдог Монголын сайхан орон зундуйн хангал Эрдэнэсийн уулс Даш балдангийн жигжид сүрэн хөдөө талын үдсэглэн шатрын үлзий баяр морин хуурын 5 дугаар концерт 2018 оны 3 дугаар сарын 23-ны 19 цагт Улсын филармонийн тайзнаа тасалбарыг жижигэр хөнгөлүүлэн Улсын филармонийн касс Хигцэг Гименес худалдан аваарай. Дэлгэрэнгүй мэдээллийг 71 82 99 66 23-аас Монгол улсын хүүхэлдэйн театрын цоошин уран бүтээл Бэлтээхээ 2 хүүхдийн адал явц жүжиг 3 дугаар сарын амралтын өдөр 14 цагт тоглогдоно. Харилцах утас 90 44 11 96 98 16 69 32 16 69 тасалбарыг 19 18 утсаар үнэгүй хүргэн та бүхний урьж байна. Улсын драмын эрдмийн театр үзүүлж байна. Манай театр өнөөдөр бас нэгэн шинэ уран бүтээлийг үлгэдэж авлаа. За, Улсын драмын эрдмийн театрын жүжиг болох найруулагч Наранбаатар найруулсан би эндээс явах гэж жүжиг үзээд бол үнэхээр гайхалтай байлаа. Тэгээд зөндөө уйллаа. За, дундаас нь ахуулаа, дуусан дуустал нь нулимсаа бараг дуустал ширхтэл гэдэг шиг амар их сэтгэл хөдлөөд бүр сэтгэлээ дэвчиж чадахгүй маш их уйллаа. Үнэхээр гайхалтай болсон байна. Залуу хүмүүс ерөөхдөө ирж үзэх юм бол бас айгүй бодох зүйл те тунгаах зүйл ойлгох зүйл айгүй их ухаар тайрсан бас инээд билгсэн. Нилээн үзүүштэй сайхан жүжиг болсон. Бүх гэр бүлтэй хүмүүс залуучуудаа ирж би эндээс явах гэж үжиг үзээрэй гэж уриалмаараа. Би эндээс явахгүй. Уянгийн драмын жүжиг. 2 хоногийн өмнө болсон байхгүй юу? 2 хоног хорчаад байгаа байхгүй юу? Чи юу ч юм бэ? Бүхэлдээ нүр тулсан үн сүнс хардсан штэ. Би сүнс хараад байгаа юм бол яг чамаас үн сүнс юусахгүй. Дөрөвдүгээр сарын 1-нд UB Palace Монголын хошин урлагийнхан нэгэн тайзнаа шинэ үе хөнгөтийнэд Mask X Tuts мөрөдлийн театр Эмоц Доз Entertainment Аглуу Entertainment Ундрама Монгол улсын авьяа жүжигчин Батцая Жагдаг Хавгсран Гасан тогтох Чамчлуу Алтан цэцэг Одон чимэг Ариун болд Баттулга зол боднаар оролцсон. Энэдмийн баярын мэнд хүргэе. Аз жаргалын дэдэг мэдэрцгээ 4-р сарын 1-нд UB Palace Ордон загвараа
За өнгөрсөн жил одоо сумандан дөрүүлсэн үрээтэй улс сур дурлалдаанд энэ дуун дээр иж одоо айрдэж өсөн юм одоо хурдан үрээ төрсөн ах нь одоо Сүхбаатар ангийн Баяндлыг сумын Дамжин зүрхэнгийн аюулгүй болон гэж жавхлан жиргад 15 он дөрүүлээд за засгийн газрын хаврын бүсгийн хурдан мөрдийн уралдаанд 2 удаа долоод урдалсан хурдан будан мөрийг Монголын мөр зорч сайн мэднэ. За энэ хэдэн үрээнийх нь өнгөн дээр сайхан ухаан хонгор Хүрсээ тоог одоо үзэгчтэй хэн харж байгаа. За энэ бол одоо Хинтээ аймгийн Нөрвөлөн сумын Баттөргөлийн ухаан үрээ. Түүний ард тал дээр нь Хинтээ аймгийн Нөрвөлөн сумын Оргил сайхны хурдан хүрэн үрээ. Төв аймгийн Алтан булаг сумын Баттөргийн хурдан хар үрээ. За нөгөө хөдлөөд үсэн Хинтээ аймгийн Нөрвөлөн сумын үед наран гэрлийн өсгөөний хурдан Сэр талцсан үрээ хөл мэлээхэн заарсан ягаан амцтай үгээд азраган хонгор үрээ уршилдаа. Энэ бол Хинтээ аймгийн Нөрвөлөн сумын төмөр өчрийн хурдан хонгор үрээ орж ирсэн уршилдаа. За бандгай мандын хатун зүг дамгтай хурдан халдсан үрээ хөтлөөд өсөн одоо хөл мэлээ заарсан байна. Энэ хол үрээ бол одоо Дорн аймгийн Баян улсын үеж мөнх чулууны хурдан морин хол үрээ одоо 10 хэдийн бөөрөн дээр сайхан гараад ирсэн байна. За ягаан нээлттэй өгөхөдөө хүрэн үрээ энэ морд иргэнгүүд хамгийн сүүлд явж ирсэн Хинтээ аймгийн Дадлал сумын үеж за нөгөө Дадлаас ирсэн хурдан хүрэн үрээ улаан хүүгийн намтрын хүрэн үрээ шүү үзэгчтэй. За Дадлаас ирэн өнөө жилийн энэ улс сур дурлалдаанд төдийлөн олон үеж одоо ирээгүй болоо та Дадлынхны нэр айхтар одоо гарч ирэхгүй байна. Энэ хүрэн үрээнийх нь өнгөн дээр яваад хүрэн халдсан үрээ Хинтээ аймгийн Нөрвөлөн сумын үеж бандрагчин мөрөвжлөөний хурдан хүрэн халдсан үрээ юм шүү. 10-ын мөрөн дээр яваад үрээнүүдийг одоо үзэгчтэй ахынд харуулсан. Дорн аймгийн Баян улсын үеж Бат зүрхийн цог бодрохын хурдан азраган хар үрээ айргийн тав дээр байсан бол цагаан үрээ одоо тав руу шаргасан байна. Дорн аймгийн Баян улсын үеж хам зүргийн ангуйгийн хурдан зоогоор өнгөрсөн жил сумынхаа наадан төрүүлсэн хөтлөөд өсөн дэр очир дэрийн хурдан хүрэн үрээ өнгөрсөн жил сумандаа ам үзүүс энэ цагаан үрээ төрүүлсэн байгаа юм. За энэ хонгор үрээ бол одоо Хинтээ аймгийн Нөрвөлөн сумын Бямдорчийн хурдан сартай хонгор үрээ гараад ирсэн одоо өршөлж байгаа. За одоо ам хөтлөн дээр яваад байсан ухаан халдсан үрээ одоо 3 руу орсон байна да. Хинтээ аймгийн Нөрвөлөн сумын үеж ариун мэрийн гэрэл очрын хурдан ухаан халдсан үрээ одоо 3 дээр өршөлж байна. За халдсан үрээ хойдоор арай жоохон нарийнхан дуумардаг байгаа да. Их одоо тийм аргатай харамтай сумтайхан үрээ байгаа харагдаж байгаа юм. За энэ одоо сайхан хонгор адраган хонгор үрээ бол одоо Дорн аймгийн Баян улсын үеж Ганбаатарын оюун очир дэрийн одоо хурдан хонгор үрээ Ганбаатарын очир дэрэг гэдэг одоо 2 удаа үрээ мартуулсан 2 удаа одоо ингээд түрүү хам үзэн дээр гараад ирлээ. За зээл дэрч одоо аргагүй захилж идэг үрээ юм уу? Зээл дэрээ өнөөдөр бол одоо хурдан байгаа юм байна. Өнгөн дээрээ ихэж одоо хол сэргэн сайхан гарч ирсэн. Биерэн дүүхэн сүлтэй, зээрэн дүүхэн шилбэтэй. За ер нь одоо сэрвэлзээд байгаа үрээ байна шүү. За энэ зээл дэрээ бас одоо нэлээд одоо цус сайжирсан үрээ байгаа хаа. Дорн аймгийн Баян улсын үеж Ганбаатарын очир дэрийн хурдан сартай зээл дэрээ өнгөрсөн жил одоо Нөрвөлөн сумын бэр зингэл наадан дөрүүлсэн. Дорн аймгийн Баян улсынхаа наадан одоо хам хөдөн дурталсан. Баян улс сумандан болсон. Дорн аймгийн Багруу насны бүсийн уралдаанд харагдсан шүтлэн үрээ сумандан зургаалсан гэсэн баха. За аргагүй бас одоо үзүүрлүүгөө хөдөлж байгаа үрээ байна өө. За ер нь одоо вараны зурхайтаар агсар төрүүлнэ гэж хэлдэг нэг одоо харуулах юм болоо да. За зээл дэрээ аргагүй хурдан байгаа үрээ байна шүү. Дорн аймгийн Баян улсын үеж Ганбаатарын очир дэрийн хурдан сартай зээл дэрээ Хинтээ аймгийн Нөрвөлөн сумна 12 жилийн амжилттай захин зохион байгуулагч улс сурд 2018 уралдааны хурдан соёлынгийн уралдаанд төрүүлэн гэж түмэн голныг байсагаар хурдан явааг үзэгчтэй авах харж байна. За ингээд 98 номертой марцын уралдаанчгүй адраг дөрүүлгсэн бол соёлынгийн ахаа дөрүүлгэж байгаа юм байна тест. За ингээд Дорн аймгийн Баян улсын үеж Ганбаатарын очир дэрийн хурдан сартай зээл дэрээ төрүүлэн гэж түмэн голныг байсаж тодмогны торгон жолоо өргүүлээ. За харийн үрээнүүдийг харъя. За аргагүй одоо хол тасарсан юм байна шүү. За эндээс бол одоо барай ороход лавтай нэг одоо 300 м бол одоо байгаа. За үнэхээр одоо хол сайхан тасархаа дөрүүлж байгаа үрээ байна. За ард дээр нь ахаад одоо Ганбаатарын очир дэрийн хурдан сартай ухаан үрээ орж ирж байгаа харагдаж байна. Цагаан үрээ 3 руу орж ирсэн байна да. Дорн аймгийн Баян улсын үеж хам зүргийн үеийн хурдан зоогоор 3 руу орж ирсэн байгаа харагдаж байна. Хинтээ аймгийн Нөрвөлөн сумын Бямдорчийн хурдан сартай ухаан үрээ 4 дээрээ Хинтээ аймгийн Нөрвөлөн сумын ариун мэрийн гэрэл очрын хурдан ухаан халдсан үрээ айргийн 5 дээр байна. За 6 дээр ахаа хүрэн халдсан үрээ байгаа. Тэр бол Хинтээ аймгийн Нөрвөлөн сумын бандрагчин мөрөвчлөөний хурдан халдсан үрээ байгаа. Дорн аймгийн Баян улсын сумын Бат зүрхийн цог бодрохын хар үрээ бол одоо ойрхон байгаа болтой байна. За ингээд хурдан соёлын насны мөрдийн уралдааны ам үзүүнд 92 номертой марцсан Дорн аймгийн Баян улсын сумын Ганбаатарын очир дэрийн хурдан ухаан үрээ хурдалж очир дэр гэдэг залуу 2 соёлын одоо түрүү ам үзүүгээр хурдлууллаа. Дорн аймгийн Баян улсын хан зүргийн ангуйгийн хурдан зоогоор айргийн 3 Хинтээ Нөрвөлөнгийн Бямдорчийн хурдан сартай ухаан үрээ айргийн 4 турдаллаа. За айргийн 5 үрээ Хинтээ аймгийн Нөрвөлөн сумын ариун мэрийн гэрэл очрын хурдан халдсан үрээ хурдаллаа. Нөрвөлөнчүүд 3 их насны мөр багтаасан бол 2 соёлын бас одоо багтаалаа. Хинтээ аймгийн Дадлал сумын үеж за энэ нөгөө намтрын хурдан хүрэн үрээ хойноос туусаар байгаа 6 Нөрвөлөнгийн мөрөвчлөөний хүрэн халдсан үрээ 7 төмрөчийн хурдан хонгор үрээ энэ одоо 8-д орж ирэх шиг боллоо. За 9-д Дорн аймгийн Баян улсын сумын Бат зүрхийн цог бодрохын хурдан хар үрээ хурдаллаа. За 10 үрээ Дорн аймгийн Баян улсын сумын мөнх чулууны хурдан гол үрээ 11-д Хинтээ аймгийн Нөрвөлөн сумын үеж Баттөргөлийн хурдан хонгор үрээ орж ирлээ. За зүүн талынхан бол одоо энэ хонгор зүсийг бол одоо ухаан хатуу гэж ярьдаг. Баттөргөлийн ухаан үрээ 11 турдаллаа. Хинтээ аймгийн Нөрвөлөн сумын үеж Оргил сайхны хурдан хүрэн үрээ 428 номертой марцсан
За бас л одоо ачаагийн хөнгөлөө тавьсан бол өнөөдөр 10 дотор одоо давхан орж мэдмээр хөлтэй байсан үрээ. Оргил цагны хөрөнгө ингээд 12 13-ын ган эрдний хурдан саар дүрээ орж ирлээ. Хэнтэнгийн дөрвөн сумын ган эрдний хурдан саар дүрээ. Төвэнгийн алтан болог сумын яаж Батцүрэнгийн хурдан хараараа 14-д орж ирлээ. Дорн ангийн баян уул сумын яаж Гам болрын хурдан бор үрээ 15-д ордоллаа. За 16-ад за хүүхдийн номер харагдсангүй сайхан Азарган зэвдрээ одоо 16-ад орж ирэх шиг боллоо. За энэхүү Хэнтэн аймгийн Оргилын сумнаас зохион байгуулагдаж буй Улс урд 2018 уралдааны хурдан соёлын насны мөрдийн уралдаа өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдлаа. Наран гэрлийн өсвөрийн хурдан зэвдрээ хөтлөөд өснөг 20-ын багцаагаар л орж ирлээ дээ. Би Дорн Тэгийн Баян улсын залуу яач Гамбатар очир дээр гэдэг юм байна. За өрн соёл багада яадаг хүчээ. Энэ шүтлэндээ сумын нааданд зургаалаад Нодлон хязаалан сумандаа осны бүсэд 3-аар ороод сумын наадандаа амаа хөзөөлөд энэ суман дэрж төрүүлж байсан да. Өнөө жил хэд уралдаж байна? Дангуу давхар. Давхар. Дарантад бүстэй нэг 10 гаргаад тавьсан. За. Удам өгсөн. Удам одоо энэ Болдоотер гэдэг хүн яад оны да. Баярлалаа. Соёлын маань түрүү амаа хөзөөлсөн сайхан сэтгэл өндөр байна. Соёл энэ угаар энэ жоохон ингэдэг юм да. Энэ угшлан Дорн аймгийн Матад сум явуул Монгол улсын алдартай гэлгийн чадрагийн Монхор хаалганы төлийн төл. Тэ. Энэ дааганда Адуун чулуунд 5-аар орж исэн. Адуун чулууны 60 жилд. Тэгээд өөр амжилтгүй байсан. Дорн аймгийн Баян улсын сумын алдартай Шанхай гэдэг хүн байна. За энэ бор өрөө багада яадаг хүчээ баг 3 настай. Шүтлэндээ улсын хурдад нэг балуурт хайрагцсан. Эдэн сумандаа хязаалнаа төрүүлсэн. Энэ жил хэд давхар уу? 2 дахь юм уу да. Хаана уралдав? Сумандаа сайн нэг хаалталтад ирсэн. Яадаг. Аман хөзөөс. Удам өгшлээ. Удам өгшлээ одоо миний өөрөө унаага барай. Тэ. Ах нь 15 оны Жавхлан царгай Сүхбаатарын удам барьны төрсөндөө. Оролцсон сумын алдартай гэрэл очиж идэх юм байна тий. Хаал түр хаана намарч. Ой битүү үрээ оройдод ичээж орлоо. Энэ унгаад уу? Энэ мөнгөлтэй унгаад уу. Адрас мөнгөлтэй гэдэг хүн унгаад. За энэхүү хурдан соёлын насны мөрдийн уралдаан төрүүлж харагдсан хурдан хөлбөдийн алдар цолыг дуудаж бай шигнэлийг гардуулан өгж байна. Түрүү мөгнөд Орон аймгийн Баян улсын яаж Гамбатын очир дэрийн хурдан сартай зэвдрээр хурдуулсан бол ам үзэн сартай ухаан хонгороо одоо хурдаллаа. Айргийн 3 Орон аймгийн Баян улсын хан цэргийн үеийн хурдан цаагаараа хурдулсан. Айргийн 4 Хэнтэн аймгийн Орилын сумын ям дөрчийн хурдан сартай хонгороо. За айргийн 5 Хэнтэн аймгийн Орилын сумын үеаж ариун бэрийн гэрэл очрын хурдан ухаан халдварыг одоо тус суртаж уйсан эзэн унсан гоохот наадамчин олтон баярлууллаа. За ингээд түрүү мөрний бай шагналыг сумын засаг дарга Прүгдөржин алтан гэрэл за ам үзэн дурдсан мөрний бай шагналыг
Энтэй аймгийн нэрвэлэн сумын уран дэвшмэрийн спорт эрдэнэ холбооны тэргүүн аймгийн алдар туяаш Нямдоржийн Батлан одоо гард олон өгдөө. За хурдан зэгэл үрээтэй Сүхбэгийн баяр сайхан уяач шиг одоо мөн шиг харагдаад байгаа юм. Айргийн 3 дугаар тосон хүрээний байшагийн лиг одоо гард олон өгдөө. За мөн одоо энэ наадмыг одоо ерөнхий зохион байгуулагч Энтэй аймгийн нэрвэлэн сумын Жаргалан тугийн засаг дарга Ган Сүхийн Мегмар дэшос одоо дөрөв мөрний шагнал лиг одоо гард олон өгж баяр хүргэж явах шиг байна. За энэ хүү хурдан соёлын нэмэртийн уралдаанд түрүүл яригдсан хурдан шандас түмэн эхүүдийн алдар цолыг дуудаж шагнал лиг гард олон өгж баяр хүргэлээ. Жидүр уламжлалын зохион байгуулагдах хаврын улс хурд уралдааны соёлын басны улс олж хурдуулсан цартай зэв төсмийн шанд сүлэг тань төрөө магнат хурдлаж үлсэн эзэн уралдаанч хүүхэд хурсан нэмний цэнгүүд таргамжлаа өргүүлсэн баяр өргөж өргөмжлөл хадгалуулж алтан медаль мөнгөн шагнал үнэг үзүүлээд тусваа. Жаргалан тоогийн засаг дарга Улс нутгийн маань улс хурд уралдаанаар ийхүү болж өндөрлөж байна. Зам тавиу сайхан хүүхэд эрүүл мэнд их сайхан наадам болж өнгөрлөө. Ингээд зөргөн ирсэн уралдаач уяач та бүхэндээ энэ гарч байгаа нохоо жилд уйсан хүлэг болгонд нь хурдан байж унсан хүүхдэн цаваа цөлгөн байхын үлзий төрөлийг өргөн дэвшүүлье. Баярлалаа та бүхэндээ. За уламжлал болгон явагддаг улс хурд уралдаалга маань ийхүү өндөрлж байна. За манай хөрс зэрэгэлдээ аймагуд сумдууд мөн манай багийн иргэд сумын уяач та бүхэндээ маш их баярлалаа. За ингээд өнөөдөр энэхүү сайхан өдөр улс хурд 18 он гэсэн сайхан улс хурдаа явуулж байна. Энэ улс хурд маань энэ жил 12 жилдээ зохион байгуулалт явагдаж байна. Энэхүү уралдаалгын маань уралдаалга зохион байгуулж явуулахад бол ивент гэсэн бүх байгууллагуудаа маш баярлж байна. Баяр талархж байгаа гэж хэлье. Албан ёсоор зарим нэгэн жишээ дурдах юм бол одоо манай олон тал зөвлөлийнхэн манай бүх байгууллагууд, аж ахуй нэгж, хувь компаниуд маш их идэвхтэй оролцож бид бүгд манай сумын иргэдүүд бүгд хамтран ингээд ивент тэтгэлтээр энэ сайхан наадмаа хийсэндээ маш их баярлж байна. Энэ хүмүүстээ дахин баярлснаа хэлье. Манай хотын энэ улс хурд 18 гэдгийг одоо 2006 оноос хойш одоо 12 дахь жилдээ одоо зохион байгуулж байна. Энэ бол одоо дөрвөн багийн зунд одоо жил болгон одоо ээлжээр одоо хийдэг ийм одоо ард иргэдийн хандвар бүтсэн ивент тэтгдэг ийм уралдаалга байгаамаа. Энэ уралдаалга маань одоо сүүлийн үед одоо маш их өргөж олон аймаг сумдын иргэн тойрсон одоо тийм уяач дэж одоо маш өргөнөр одоо болдог болоод байгаа юм. Энэ уралдаалга маань тэгээ одоо сая энэ жилийн 2018 улс хурдын маань болохоор одоо энэ жил 4-р аг хийж байгаа манай баг. Тэгээ энд маань болохоор одоо Арангаа аймаг, Төв аймаг, Доорнц аймаг, Сүхбаатар аймаг, одоо Хинтээ аймаг гэсэн одоо ийм 5 аймгийн 8 сум ирсэн ийм өргөн дэлгээс сайхан уралдаалга болж байна. Энэ сумдаас ирж оролцсон уяачид, хөдөлмөрчид энэ хандив тусалцаа үзүүлжсэн энэ албан багц аж ахуйн нэгж ард иргэдэд одоо баярлсан талснаа илэрхийлье. За энэ хөрхөм үзэгч та бүхэндээ Төмний студийн уран бүтээлч хамт олон Хинтээ аймгийн Нэрвэлэн сумнаас зохион байгуулагдсан Улс хурд 2018 дээд 3 насны хурдан бордын уралдааныг бүрэн ихээр нь бэлтгэн үзүүллээ. Бидний нэвтрүүлгийг анхааран үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Улс нутгийн хямралаг Төмнийг хурдан мөрний босоо цагаан хямар өнөд ивэх болтугай.